сайн байцгаана уу? За. Сайн байна уу? Сайхан төрч байна уу? Зүгээр. За, хаанаас хаа урч байна? За шинжээсээс л одоо баян бол явж байна да. Шинжээсээс. Яагаад шинжээсээс нутаг сэлгээ явж байгаа юм? Ган болоод. Тий. Аа. Хизээ гарав? 5 онцлоо шүү дээ. Замдаа юу? Тий. Одоо тэгээ энд малаа услаад байж байна. Тэгж тэгээд одоо ийш хөдлөн. Гол нь бүр ширгээд байхгүй болсон юм шүү дээ. Гол нь ширгээд байхгүй болсон. Одоо тэгээ баазгааны энэ Монгол сарын барь гэдэг төрөл байна л да. Аа. Одоо эндээс бүх малаа услаад цаашаа дахиад одоо ийш аймаг руу гоо тэгээд жарган тэгдэх газар ухстай байгаа. Тэр хэлээ. Жаргантаа. Тэгээ 10 км яваад байгаа. 10 км яваад. Тэрнээс цаашаа. Тэрнээс цааш баазгааны могоо өргөд гэж байгаа. Тэгээд тэндээс услаа. Тэгээд цаашаа дандаа л худгаар услаа яваа. Тэгээд тэрнээс цааш болохоор нарийн нэг үүр гэж байгаа. Баянгрын одоо. Очиж Голтой засмал дайрсан гүүртэй самаа. Тэгээд л гарна да. За нутаг яагаад гангачиг болоод ер нь сүүлийн хэдэн жил гангачиг болчих вэ? За мэдгүй ер нь 3 за нодн бол их гайгүй жил байсан. Харилцахгүй гайгүй гарсан шүү дээ. Тэрний урд жил бол гантай жил байсан шүү дээ бас. Аа. Энэ одоо юунд байгаа юм бэ? Энэ Баянгрын төв зам засмал тавьснаас хойш л гам болсон. Тэгээ 3 жил гам болдог засмал тавьсан газар гэж ярьдаг л дээ. Баг тэр нүний юм бодод байдаг гэж бодоод байна. Танаа нутагт одоо маш их уул уурхайн лиценз олгогдсон гэж яриад байна. Иргэдийн тийм мэдээллийн дагуу. Энэ бол одоо энэ говьдон бол сарцсангуу одоо юу аацсан бохол тааш. Юу бол гаргацсан нөөцийн мөөцийн бол тогтоосон л байдаг бохот. Яг олон уурхай бол гараагүй байгаа шүү дээ. Энэ хойшон бол би өөрхөн болохоор өөрөө энэ галууд сум юм баггүй Баянгар аймгийн. За тэгээ энэ говийн Баянговь сумын хүргэн болсон байгаа юм. Тэгээ шинжийн институт очиод тэгэхээр хэдэн жил амьдарч юу? Би Баянговьд жил гарам амьдарсан. Тэгээ яг хуу одоо энэ цог яваа тэр залуу болохоор манай хадмынхны төрлийн залуу. Энэ болохоор манай баазын хүүхэд байгаа юм. Тэгээд ингээд 2 айл 3 айл бол тэгээд зарим нь бол малаа болохоор жижиг болохоор доор аваад үлдсэн байхгүй. Тэгж ийн гэдэг. Тэгээд бүдүүн голцоогийн тугаар. Тэгээ яг жижиг голцоогийн дээшээ гаргаад одоо тэгжээж байх бах. Томын бол одоо тэгээд одоо шинэ институт одоо тэгээд лиценз олгогдсон гэдэг хүмүүс мэдээлээд ард иргэдэнд тэмцээд эхэлчлээ. Тэгээд энэ яг үндэ энэ шинэ институт одоо ингээ гангачиг болоод байл одоо тэр лиценз олгоод ухаад эхлэх юм бол ер нь тэгэл дуусах юм шүү. Одоо ингээд ганцхан одоо тэрний чинь төлөө тэмцэж байгаа улсууд одоо малчт шүү дээ. Тий. Тэгээд ногоо гарахгүй ингээ малчтан дайж явчих юм бол тэрний төлөө тэмцэх хүн байхгүй шүү дээ. Тэгэл дуртай тохгүй л хүн. Бөөн цагаан нуураас ирдэг энэ ихтэй гол одоо болог ширгээд байхгүй. Тэгээд хальт нэг өвөлдөө нэг орж ирээ тэгээд алга болчихдог. Сүүлийн хэдэн жил ерөөс ингээ байнгын ширгээстэй. Тэр ч одоо энэ нөгөө бөөн цагаан нуур чинь бас голдөрлөн багасаад би ч одоо бас бөөн цагаан нуур руу очиж үзчихсэн 2-3 жилийн өмнө. Одоо бөөн цагаан нуур багасна гэх юм бол одоо дээд ихнээсээ л одоо ус багассан л гэсэн үг. Одоо энэ цагаан дурвтын гол одоо байдрын гол мол чинь нийлжил бөөн цагаан нуур руу орж ирж байгаа шүү дээ. Одоо манай энэ галуутаас ч орсон гол чинь нийлж иж нар орж. Тэр одоо энэ гангачиг болоод нөгөө гол молч одоо ер нь үерлэн гэж байх юм байсан шүү дээ. Бороо хур ер нь их байхгүй болчихсон юм шүү дээ. Яг гоо энэ ангагаа зэргийн цагаан дурвтын гол энэ байдрын гол бол дасрааг нь байна л да зүгээр. Гэхдээ одоо намайг баг багт бол энэ жилд гол 3 үерлж ган тайлагддаг гэж ярьдаг гэсэн. Одоо бол энэ жил одоо бол гол жил үерлэхэ боллоо шүү дээ. Нэг ч үерлэхгүй шүү дээ. Тэгэхээр одоо энэ бөөн цагаан нуур бол одоо багасж байгаа нь бол тодорхойлох л да тийм ээ. Малчид одоо та нарын амьдрал ер нь хэцүү болж байгаа юм шүү. Ер нь ирээдүйд энэ жилийн хувьд бол үнэндээ хэцүү бай. Шинэ жист одоо яг ямарх вэ? Шинэ жист бол одоо байхгүй шүү дээ. Мал нь бас нэг жоохон торох голоод байгаа нэг жоохон өстэй. Голоод байгаад бол үнэндээ бас яг хүн цаашаа халцсан байлээ. Байхгүй. Төрүүгээд орох. Яг энэ авих яг энэ баацгааны Бонгол сарын барь гэдэг улсууд бол яг хуу одоохондоо бол болж л байна л та. Эндээс бол хэцүү шүү дээ тийм ээ. Тэгээд одоо нодны өржин бас энийг үгүй шин мал зал туужл байсан. Голтой болохоор юм худаг мудаг гэж асуудал ордгүй явдаг гэсэн. Энэ жилүүд одоо хэцүү л явж байна. Ороо суудаг сурж явсаар байж байгаа. Тэгээ айлууд нь болохоор онгоцоо ховотоогоо аваа явцсан. Одоо энэ дээр ирж энэ хот гуйж иж энэ онгоцыг тавиулж болсон шүү дээ. Бас айлууд нь худаг мудаг бас услуулахгүй гэдэг. Одоо цоожлоо зарим моторцоор аваа явчихдаг. Онгоцоо аваа явчих гэдэг бид нэг юм алган дээр хийж хөлдөг хэцүү шүү дээ тийм ээ. Тэгээ бас одоо гуугаад ингээд энэ болохоор өнөө өглөө тавьсан гэж энэ хойно залуу байна. Энэ хойтлын тэр залуу бас ингэ гуугаад тавьсан. Өөрснөө малаа авчлаа байж. Тэгээд одоо их мал шаваад байдаг. Онгоцоо аавна л гэж л байна л да. Оо бас тийм. Яг хөө хавар ер нь бол энэ үхэнд явж ер нь энэ одоо хэдэн жилийн дараа энэ нутаг орон ер нь хэцүүдэд гангачиг болоод эхлэх юм бол ер нь малчид та нар усны төлөө дайм болох гэдэг юм шүү ер нь. Бороотой жилүүд гайгүй. Энэ жилийн хувьд бол одоо үүнд ус бол хэцүү шүү дээ.
говьд гомлол хангайдаан жоох болж л байна л да тийм ээ. Энэ жил бол Монгол орныг бүрхээд нэлээд сайн бороо орлоо. Тэгэхэд энэ нутагт шинэ жинст одоо танаа тэр нутагт манай Баян хонгорын говийн сумууд бол тэр чигээр шүү дээ. Ерөөсө тойрж ороод байхгүй гэдэг байгаа. Өс тэр чигээр байхгүй. Яг гоо ингээд ойролцоо сум руугаа бас ногоомоо гараад бороомоор орсон тарцсангүй хайгуул. Энд ч одоо ингээд Баян хонгороос одоо шинэ жинст 230 км газар шүү дээ. Тэгэхэд энэ хоёрын хооронд ч одоо энэ гол дээр яг уул нь ус байдаг байхгүй байна. Тэгээ яг энийг дагаад дэрсэн тахсан байна. Тэгэл энэс өөр бол ийшээ ногоо байхгүй, ийшээ ногоо байхгүй. Одоо ийшээ 100 гаруй км. Нилээ халцгаа зэрэг төвсөрөөгөө сая энэ дээрэл нэг жоох юм харлаа л та. Одоо ийшээ яваад бол бүр байхгүй. Тэгээд энэ одоо шинэ жинст нүстэргүй мал нь бол одоо бас л шинэ жинст ороод одоо бүр ийшээ бүр юу ч байхгүй юу? Байхгүй. Бүртгийг ч үс байхгүй. Тэгээд одоо энэ шинэ жинстээс хойшлол Баян өндөр байна, Баян цагаан тэгээд Баян говьг л ерөөс ингээл сувгсан хитэн сумөрсөн тэр чигээр байхгүй шүү дээ. Тэр малчт нь одоо баг бүгдээрээ шахуу нүгэл явцгааж байна. Гэхдээ тэгэл чадaltaй нэг нь нүгэл, зарим нь бол одоо гоцроол тэгээд одоо зарим нэг нь тэндээс өсөлтөж аваад, энэ тэндээс аваад тавиал. Томуудын зараал нэг жижигүүдийг авч үлдээл бас яг хөө жижиг малчин тэжээхэд арай л бас багийн тэжээс аавна тийм. Ер нь бол орноос дөрвөл эхэлж байгаа юм ба шүү дээ. Мал ус. Тэгээд одоо яг иймэрхүү байдалтай яг энэ говь 3 жил болохтууд тэгээд энэ говьд малчин өнгөж баг байхгүй. Тийм ээ. Хүндлээ да. Хүндээ. За баярлалаа. За баярлалаа. За сайн байцгаана уу. Өнөөдрийн дэнс нэвтрүүлэг Монгол орны эх орон газар шороо уул усныхаа төлөө бас өнөөдрийг хүртэл маш олон жил явлаа. Тэгээ энэ удаа Баян хонгор аймгийн Шинжист сумын иргэд нутгийг нь одоо тэр чигээрээ алтны уурхайн эзэмшил лиценз олгогдсон ирж тус нэвтрүүлэг хийгээч гэсэн хүсэлтийн дагуу бид нэр Шинжист явж байна. За Баян хонгороос гараад 100 орчим километр яваад одоо энэ нэг Бөөн цагаан нуурын урсдаг одоо сайр нь үлдсэн энэ голын одоо яг энэ сайр дээр зогсож байна. За миний мэдхээр бол 3 жилийн өмнө зоргоо дүүтэйгээ хамт Бөөн цагаан нуур, орон нуурын бас ширгэж байгаа хэмжээ нэлээд багассан гэсэн мэдээллийн дагуу бид нар бас яг нэвтрүүлэг хийгээд бодит байдлыг хараа явж байхад энэ голыг бид нэр машинтайгаа гаталж ирсэн юм. Тэгэхэд бол ерөнхийдөө миний энэ өвдгөөр татгаар нэлээд гүнзгий бас нэлээд сайхан өргөн гол байсныг би маш сайн санаж байна. Гэтэл өнөөдөр одоо 3 жилийн дараа энэ ингээ сайр болцсон үлдсэн байна гэдэг бол үнэхээр харамсалтай байна. Тэгээд ер нь өнөө удлын дэнс нэвтрүүлэг өнөөдөр хүртэл 8 жил яг үнэхээр шудраг үннээр худалдагдахгүй хуурахгүй ард иргэдийн итгэлийг алдахгүй үнэхээр үнэнчээр зүтгэж байна. Гол нь өнөө удлын дэнсийн зорилго юу вэ гэхээр хууль ёсны компанийг бол ер нь бид нэр илчлээд нэг янз янз болдгоо. Хууль бусаар алт ухдаг хүмүүсийн эсрэг нөхөн сэргээлт гэж юм хийгээч газар доорх баялагийг авсан бол нөхөн сэргээлтийг хийдэг байгаа чи гэдгийг уриалж сануулж үр хөвгт чинь уух ус гიშгэх газаргүй боллоо. Газар доорх баялаг аваад Монгол орн хөгжөөд дэвшээд байгаа юм алгаа. Сум орон нутаг улам байхгүй боллоо. Малчид хөөгдөөд лиценз төөгдөөд дуусч байна. Өнөөдрийн одоо нинжа гэж ярьдаг байсан бидний үед мэлхийн нинжа гэж ярьдаг байсан төмпөн барай явдаг байсан нөгөө нинжа нар чинь техникчдсэн гаднаас нь харахад бол маш том компани юм шиг харагддаг. Гэтэл тэд нэр хуваараа нууцаараа хулгаагаар алт ухаад явдаг. Энэ асуудлыг ер нь дэлгэж явдаг. Тэгээ яг үүндээ өнөөдрийн байдлаар бол шинэ жинст явхад одоо газар орон сая хүмүүсээс 2-3 хүнээс яриа авлаа. Маш хүнд үнэхээр хүнд байна гэд замд бол туур хийж байгаа нүүдэл сууж илээ маш олон малчид таарлаа. Тэгээ аргагүй ихэнд энэ шинэ жинст гэж нутгийг орхио явж байна гэж. Тэгээд өнөөдөр Монгол улсын усны цэвэр усны нөөц ер нь дуусч байгаа гэж. Ер нь бол бараг дуусах нь тодорхой гэж би бол байн гарч явдаг. Дээрээс нь одоо энэ тентхийн гадаад орны судлаач Монгол орн ер нь ус цэнгийг өсгөх болох гэж байна гэдэг мэдээллийг өгдөг. Гэтэл өнөөдөр яг одоо миний өвдгөөр татсан одоо нэлээд өргөн голыг туулаад гаталж исэн бол өнөөдөр ингэ сайр болоод үлдсэн байна. Үүнээс илүү гамшиг гэж юу н байхгүй дээ. Яанда. Одоо яанда гэдэг үг үнэхээс хэлхээс өөр арга алга. Тэгээд энэ дээр сууж байгаа нөхдүүд одоо энийг анхаарахгүй энэ сум орон нутгийнх нь одоо орон нутгийн сонгуул болох гэж байна. Магадгүй миний хийж яваа нэвтрүүлэг орон нутгийн сонгуул зориулсан гэж хүмүүс ярьж магадгүй. Уучлаарай тийм байхгүй. Ард иргэдийн төлөө бид нэр ард иргэдийн мэдээллийн төлөө өнөөдрийг хүртэл зүтгэж яваа юм. Харамсалтай байна. Уухсгүй боллоо монголчууд. Уухсгүй болсны дараа усны үнц нь гэд юу гэдгийг мэдрэх бах.
уул нь өнөөдрөөс эртхэн шиг мэдрэх юм бол уул нь хэрэгтэй л байгаа гэж хэлмээр байна да. За өнөөдрийн дэнс нэвтрийг шинжист ингээд одоо баг руу сум руу явж байна. Тэгээ одоо яг үнэндээ энэ бодит байдал бол үнэхээр аимшигтай энэ. Зүгээр л хожуулын үндэс ямар ч өвс ногоо юу ч алга. Миний энэ ард харагдаж байгаа одоо энэ мал юу идж ууж байгаа бүр үнэхээр нүд талтрамаар байна нэрэ. Үнэхээр зуд гэж бол яг утгаараа энэ чи хэдэн жил үргэлжилж байгаа юм байна. Энэ малчин ирж ин яриа аваад үзet. Сайн байна уу? За би нөгөө өнөөдрийн дэнс гэж нэвтрүүлэг хийж яваа юм. Энэ жил ч одоо танай нутагч нь ган болны хэдэн жилээр үргэлжилсэн бүр аимшигтай байгаа юм шүү дээ. Одоо энэ мал юу идэж байна тэгээд? Мал одоо энэ хитэд байгаа. Эсвэл одоо тарах твэр хэрвээ. Мөө. Тэгэхээр муу нь. Одоо ингээ харж байхад бол одоо уул ингээ мал чинь ингэж хурдан яваад байхгүй. Идээчлээд л уул их л удаа юм. Чи баг хүн хөөж байгаа шүү дээ. Одоо идчихгүй болох гэж байгаа юм шүү дээ. Үнэхээр энэ ширхэгч өвс авах гэж. Одоо энэ үндэснөө би нэг жижигхэн одоо дачиг болсон үндэснийг бид идээд байна уу? Тэгээс ууландаа гараад нэг жоохон таар маань олж идэв. Танах хаанс бэ? Одоо энэ дөө. Сум орон нутгийн засаг дарга марган хагийн иргэдийн хурал болох гэж байгаа юм. Тэн дээр танах очиж байгаа юм. Очих байгаа энэ яг бүгд ч. Тийм үү. Энэ одоо энэ малчид бол ер нь дарга байхгүй болж байгаа юм шиг нутг чийзгүй болж байгаа юм шиг. Одоо идэж мэдчих. Одоо энэ сум орон нутгийн засаг даргаас үсий гэж бодож байна юм танаа. Одоо тэгээд гайгүй үдчтэй үйлж байгаас илүү юм эсвэл тийш отор нүүдэл хийх юм яа одоо маргааш нэг болж мод хийх юм. Одоо танай нутагч бас нэг сумасаа хуулаад одоо маш олон 26 бицээс зогссон. Одоо ер нь бас алтны уурхай нэгдэх гэдэг байгаа. Ер нь баг бэлэн болцсон байгаа юм шүү. Стэм. Мэдэл байхгүй. Яана. Одоо тэгээ таад одоо мотор нүүдлийг хаашаа явъя гэж бодож байна. Хаашаа маргааш дуурсан. Одоо явъя гэдээ очих газар байх. Эндээ малаа ингээ байлгаад мал нь одоо турж өгөх. Хэцүү. Торох үсээ. За баярлалаа. Энэ одоо ингээд одоо хэсэг гэж ургамал чи ингээ дээш тэтгэж ургамал заа явж байгаа. Дээний чинь бол одоо ингээ тэсгэж ерөөс урах юм байхгүй. Одоо хожууланд үлдсэн байгаа байхгүй юу? Энийг мэрж амьдэрч байна. Энд чинь бол хөөч бол хялган малган гардаг янзаа сайхан нутаг байхгүй юу? Одоо бол энэ дүүд ерөөсөө тийм байхгүй. Энэ одоо нэг хялган ихэд бол энэ одоо хавар дүнслэг хялган заяа. Хавар нэг жоохон чигээр дүнслсэн хялган. Өөр бол ямар ч тийм нөхцөл ерөөсөө мал идэх нөхцөл байхгүй. Гэхдээ энэ ч одоо юу байхгүй шүү дээ, юу ч байхгүй шүү. Малын байцыг харахад зөвхөн одоо мал нь бол ерөөсөө одоо ингээд цурцарсан гизээ авсан мөн шүү. Энэ хараа дандаа ингээ мал ингээ мэрээд ингээ бүр ингээ хатаад энэ хараа хугараад. Одоо ийм мал идэх гэхэр чи яаж тий. Одоо тарга твэрэг авах юм бэ тий. Одоо миний мэдхээр бол ингээд говьд нэг ингээд ургацсан байдаг штэ нэг ногоо юм. Одоо тэгсэн чинь зүгээр хатцсан зүгээр нэг цав цагаан өнгөтэй тэгээд юу ч байхгүй. Ямар ч ургасан юм байхгүй. Одоо нэг ингээд туглаад үзэх юм бол голд нь бол ерөөсөө шүүс мүс байхгүй. Одоо ингээд ерөөсөө 17 оноос хойш бороо. За энэ бол нэг жоохон ургацсан маягтай. Энийг нэг жоохон дутуу идсэн маягтай. Одоо ийм л шүү дээ. Энд чинь тэгтээ нэг ийм л юм байдаг үстэй. Энийг одоо тэмээ идэхгүй, ямаа идэхгүй одоо энэ чинь одоо дүнгэж намрын дунд сар явж байна. Энээс цааш яах вэ? Одоо тийшээ хар ингээл малынхан сүүв чинь нөгөө явахгүй байгаа ямаанууд нь явж байна. Ямаа шиг үү. Тийшээ хар ингээл малынхан байцыг мөдөр ямар ч одоо сум орон нутгаас нь бол ямар ч өвлж газраас нь чиглэл өгөөгүй. Тэгээд одоо үгсний асуудал, тэжээдийн асуудлыг шийдэж өгөөгүй учраас энэ малчин эмхтэй бол бид нарт яслах гэж байгаагаар бол
хаана үржихүү тийм ээ. Айл нутг руу явж дотор хийх ямар тийм юм мэдээлэл байхгүй, тийм боломж байхгүй. Энэ сум асуудал хамгийн Үгүй наа салхилаад байна цаанаас чи. Энэ сумын иргэдүүд одоо хамгийн багадаа бол нэг 250 км явж дотор хийж ерөнхийдөө нэг тийм өгүүлчих боломжтой газар дээр очиж байгаа. Баян-Хонгорын аймгийн одоо яг энэ говийн бүсийн 7 сум бол ерөнхийдөө гангийн байдалтай. Энэ жилийн хувьд бол энэ жил бараг бороо ороогүй. Хавартал нэг жоохон бороо орсон. Тэгээд өөр юм байхгүй. Манай Жанчиг бол өнөөдрийн дэнс нэвтрүүлгийг бас утгатай уурж тэгээд ард түмнээс яг хандив цуглуулж өнөөдрийн дэнс нэвтрүүлгийг одоо нөгөө залууч Давг самбуу Жанчиг хоёр маань зохион байгуулж нутаг орныхоо төлөө гэсэн сэтгэлээр нутаг орныг одоо 26 цэцээр золгоцсон энийг бас нутаг орноо ухуулахгүй гэсэн үгнээс бол өнөөдрийн дэнс нэвтрүүлэгт ард түмнээс хандив босгоод бидний загтлыг даагаад ирээд яг бодит байдлыг газар дээрээс нь суурьлаа явж байгаа шүү гэдэг үсэлээ. Тэгээд Жанчим маань бол өөрөө Оросын албаны улсад бас хүний их хэмжээр сурдаг мундаг ийм залуу. Тэгээд эх орноо бас төлөө дугуурч яваа ийм сайхан ирээдүй болсон залууд бас баярлаа гэж хэлээ. Тэгээд цаашаа ч гэсэн хоёлаа одоо ингээд яриа юмнууд зөндөө байгаа шүү дээ. Одоо энэ чинь бол ингээд нөгөө 20 км яваа Шинжис сумын төв дээр очив. За сумынхаа төвөөр цааш бол одоо манай сум ч өөрөө 28 лицензтэй байхгүй хайгуулттай. 28. За тэрнээс ашиглалтын 9 лицензтэй. Тэгээд ерөнхийдөө чинь манай сумын чинь ингээд 2 дугаарыг нутаг гэх юм бол одоо ерөөсө бараг лицензгүй газар гэж байхгүй болцсон. Тэгээд сумын төв дээр нь одоо нэг хятадын хөрөнгө оруулалттай компани ирчихсэн одоо нэг баян хөтөлгөө нэртэй том одоо нүүрсний тийм том ашиглалтын лиценз авсан орд байгаа. Тэр орд нь болохоор зэрэг одоо замынхаа нөгөө нэг тээзүг батлуулсан ерөөхдөө бол замаан тавиад бас ухах шатанд орсон. Тэр компани бол 100% хятадын хөрөнгө оруулалттай. Дараагийн нэг том компани бол Эрдэнэ Монгол компани гэж байгаа. Одоо нэг хязгаарлалт төлөвлөлт компани гэж. Энэ компани болохоор 100% Европын сэргээн босголтын сангаас тийм санхүүжсэн компани байгаа. Энэ хоёр зах зээлээс хэдэн сая доллар боссон. Одоогийн байдлаар зүгээр яг бидний сонссон мэдээлэлээр бол дэлхийн зах зээлээс 15 сая Америк долларыг босгосон тийм мэдээлэл байгаа. Энэ мэдээллийг болохоор би 2020 оны 3 сард би юу яагаад өөр болохоор нөгөө нэг хувьцаа худалдаж авах хувьцаа эзэмших гэж байгаад ерөнхийдөө тийм хувьцааны мэдээллийг харахад манай Шинжис сумын Баян хөндий гэсэн нэртэй тийм алтны ордын нөгөө нэг юуг нь төслөн танилцуулагдаад хувьцаан зарах гэжсэн байхгүй. Тухайн үед бол одоо нэг ч хувьцаан чинь 800 төгрөгөөр тиймэрхүү байсан байхаа. Чи тэгээ өөрөө хувьцаа бас нэг бизнес хийх гэж хувьцаа худалдаж авахсан чинь ухаад үлсэн чинь нутгийг чинь одоо ухах гал яг тийм. Нутгийг чинь орд байсан гэсэн тий. Ерөнхийдөө бол тэрийг ингээ хараад би ямар орд байна гэж судалсан чинь манай аймгийн Баян-Хонгорын аймгийн Шинжис сумын одоо 2 дугаараа Уртын гол 2 дугаарагт байралтай тийм орд байгаа байхгүй. Энэ орд нь болохоор зэрэг энэ ордын одоо төслийн ерөнхий танилцуулсан дээр бол 2000 тонн алтын нөөцтэй гэж байна. Манай сумын одоо ерөнхийдөө том жишээ ярих юм бол Эрдэнэ Монгол гэх компани байгаа байхгүй. Уг компани 2010 оны 4 сард лиценз авсан. Анх удаа хайгуулын лиценз. Үүнээс хойш Баян-Хонгорын аймгийн Шинжис сумын 2 дугаар баг дээр хурал болоход бол хурал дээр ямар нэгэн мэдээлэл хийж байгаагүй. Одоо жишээ нь хэд Эрдэнэ Монголын талаар ямар нэгэн юу яагаагүй. Ерөөсөө тэгж нэг тийм хурал дээр яригдаагүй. Ямар ч мэдээлэл мэдээлэл байхгүй. За тэгээд төсөл нь болохоор онцрог одоо энэ 19 оныхаа ихээр хийгдсэн байхад өнөөдөр төслийг ямар нэгэн малчнаас асуухад ерөөсөө мэддэг байхгүй. Төслийг очиод асуух юм бол жишээ нь нэг бат гэж малчин байхад очиод ийм төслөө нэхэр бид нэр мэдэхгүй. Төслийн ерөнхийдөө болохон зөв Шинжис сумаас одоо тэр Эрдэнэ Монголын компани эзэмшиж байгаа Баян хөндөө бие хөрөнд одоо малчтын хэлж заншнаар хөрөнд цав гэдэг нэртэй газар руу сайжруулсан зам тавина гэж байгаа. Сайжруулсан зам тавихад бол ямар их одоо тэр хөрсний одоо тэр тоосчлт үүсэх үү. Дээрээс нь говийн хөрсөл маш эмзэг. За нэг талдаа нөгөө талдаа үзэх юм бол говьд байгаа нэг ховор хамтдаг гэж байгаа. Зээр, гавтгай, бүхэн ер нь бол зөвхөн энэ ховор амьтдын нутаг. Одоо тэнцээ чинь уурхай ашиглаад эхлэнгууд усны асуудал яригдана. Усны асуудал яригдахад нөгөө говийн зэрлэг ан амьтд чинь хаанаас ундаалах вэ? За энийг дагаад ирэхээр нөгөө нэг байгаль чинь өөрөө маш их хуураас дүүсэж байгаа учраас хурд унтас багасна. Нөгөө ан амьтад юу идэх вэ? За нэгт хоёр дахь асуудал нь болох гурав дахь асуудал нь болох тэнд байгаа айлуудын одоо нөгөө нэг эрх ашиг тэнд өвлжээтэй айлын өвлжийн дээр лиценз нь байхад энэ айлд хаашаа нүүх вэ? Уурхай гэгүнтэг ашиглаад ихэхэд ямар тийм мэдээлэл ард түмэнд бол өнөөдөр алга. Ард түмэнд өнөөдөр хөрсөн юмгүй ерөөсөө Эрдэнэ Монгол гэдэг компани одоо Шинжис сум дээр 5000 төгрөгөөр өвс тараа. Нэг өргөд 4000 4 ширхэг өвссөн.
4 ширхэг өвсөөр өнөөдөр 100 малтай айл өвсөө хэд хоног өвс тавьж өгөх үү? Нэг иймэрхүү юм. Тэгээд иймэрхүү юм байгаа. Бас нэг хавар тэр төслийн танилцуулаа явж байхад 7 сард айлуудаар 9 жихэр тэгээд жихэр мэхэр ингээд иймэрхэн бас тарах гэж оролцсон байхгүй юу? Нэг байгаль орчны үнэлгээг нь дэмжүүлэх гэж. Ямар ч тийм иргэдээ мэдээлэл өгөөгүй ээжэж ингээд нэг буруу аргаар тийм ээ одоо ингээд зүгээр яг дөрмөндөө хуулиндаа ингэж байгаа ашигт малмлын тухай хуулийн одоо тэр хуулийн дээр юм болсон багийн иргэдийн нийт нь хуралдаад за тэн дээрээсээ саналаа дэмжүүл энэ уурхай ашиглан дэмжихгүй бол нөгөө бүх төсөл нь буцаагдана гэсэн байхад ингээд яг багийн хурлаа хийхгүй бас 100 бол ингэж айл дээр гисэгчилж хурал хийх гэж бас нэлээд оролцсон л доо. Энийг бол малчтны эсэргүүцэд бол ингээд зогссон байж байгаа одоо 9 сарын 10-нд бол 11-нд маргааш одоо бид нэр очиж хурал дээр суух гэж зорио явж байгаа шнэ. За ойлгомжтой. Тэгэхээр хэдүүлээ яг бодит байдлаар уурхайг нь харъя. Маргааш иргэдийн хурал болоход тэрэн дээр нь ямар хин ямар байр суртаа гэж бас аваа. Тэгээд тэр уурхайн бас би төлөөлөгч нар тэднэрээс нь ч гэсэн уулзаж бас яриа. Ер нь иргэд одоо нийтийн хурлын төлөөлөгчтэй сум орнуудгийн тэгээд засаг дарга, багийн дарга гэдэг одоо бүгд ирнэ иргэд цуглана. Тэн дээр яг хин ямар байр суртаа яг ямар үзэл бодолтой гэдэг нь угаасаа үзэгчдэд бол тодорхой болох байх. За явцгаая. За. За энэ дөнгөсөө нэг малчин нэг хүүхэнтэй уулзаад явсан. Тэгээд нөгөө 2-3 малаа орхиод хаяавцсан. Яагаад тэгэхээр нөгөө явахгүй ерөөсөө. Тэгээ одоо бид нар ишээ жоохон цаашаа явсан чинь ингээд нэг юм шиг хөөрхий. Идэх юм байхгүй. Одоо баг харагдсан бах та энэ. Гар мар яагаад бүр юу вэ энэ одоо? Юу энэ одоо? Үнэ харуулж болдог бол энэ хараа яс. Нэш чинь хардаа зэрэг. Ясан тоол. Яа наа яс идэр. Зүгээр яс. Энэ одоо болдог бол энэ харуулж хас. Одоо усан суугаагүй. Хараа бүр ам цагч. Жоохон чухал. Энэ суултаа хой. Амруу. Бүр харангагдсан биш үү? Үл дээр дордож байна. Бараг унах гэж шүү дээ. Бүр ясан тоол гэж дээ арайчтай. Ингээдлээ турж ицсэн бүр явж чадгаа байлцаа харангагдсан. Энд дээр нь магшуул гэж юу ч алга. Энэ одоо нэг энэ шиний амдын жим бол 2 кг. Гөө би болдог энэ одоо энэ үзэж байгаа хүмүүст бол бүр ясанд барилаа үзүүлчихмээр байна. Чи яраах та ямар амар турхаа харуулсан. Одоо за энэ хараа. Одоо энэ дэ хараа. Барьж байгаа. Бүр ингэ. Наар энэ хараа. Бүр ингэ бүр гар ороод. Ийм болцоо да. Тэгээ одоо саяны хүүхэн бол энэ ишгээ ингээд явахгүй учраас ингээд аргагүй ихэнд хаяа явцсан. Ер нь энэ тэднийг ганц нэгээр ямаа хонь бол айгүй харагдлаа. Малчид бол үнэхээр туйлдсан байна уу? Амар юм. Энэ бол энэ шилээ ирээдүйд байхгүй ойлгомжтой. Амар ууж шүү. Эндээс одоо юу идээд байгаа юм бэ? Бүр ийм идээд байгаа. Харангагдсан биш үү? За. Өгчгүй шиг амтан болоороо доо. Яв тийшээ. Гэрлүүгөө яв. Хөөрхий. За. Явж чадах нь.
За яв. Минь одоо гайгүй явж шít. Түрүү явж чадахгүйсэн чи. Аваа явчихлаа чи ямааны эрэхт. Хулгай эрэхт ороод дуусаа. За ийм л шүү дээ. За бид нэр өчигдөр нааша Шинжинс сум руу ирж явахад замд одоо нөгөө бүр харангагдсан нэг ишиг байсан. Тэгээ одоо Шинжинс суман дээр хончоод бид нэр өглөө одоо бас дахиад нөгөө хурал руу нь явах гээд гарсан. Тэгсэн чинь энд нэг унахтай гүү байна. Бүр эцэг турцсан. Яг сумын төв дээр бүр яс мас нь хэрзэцсэн. Тэгээ идэх өвс байхгүй юм дэрс олж идэж чинь хараа тэр унгыг хардаа. Дэрс идээд энэ унга нь хөрхий бас нэг арай гайгүй юм байна. Энэ одоо бүр энэ ясна хэрзээгээ турцсан. Явдал мовдол нь хэцүү өстө үнэхээр хэцүү байна. Идэх юм үнэхээр алга энэ мал амьтанд бол. Өглөө үүрээр нэг жоох нэг 10 минут нэг жоохон бороо асгарлаа. Тэгээд энэ хөрс нэг жоохон чихтэй. Энэ хөрс уул нь нилээ ширүүн 10 минут төртөө мөртлөө нилээ усрахыг бороо орсон. Тэгээд энэ хөрс нь ингээл өнгөөсгтөө чихтэй л тэгэл ингээл шууд хөрс нь ууж ийн бүр ангад цангацсан. Энэ хөрс бүр ангад цангацсан байна. Яг энийг яриад байгаа хэлбэр юу гэхээр говийн нутгууд хамгийн түрүүнд одоо уух усгүй болж ширгээд хүн ард нь нутаг орноо хаяад явлаа. Говь нутаг бүр утгаараа цөл болж дууслаа. Уух усгүй мал амтан амьд хүн амьд амтан ч байхгүй болох дөрөхгүй чинь. Тэгэхээр Монголын цөл говь болвол тэр чигээрээ хамгийн түрүүнд дуусгах гэж байна гэдэг үгийг хатуухан хэлчмээр санагдчих. Амьдрал яг ийм л байна. За энэ юу харны карьер бол энэ Govicol гэдэг энэ шинжээст үйл ажиллагаа явуулдаг нэг нүүрсний компани харны карьер байгаа. Тэгээ эндээс 2011 онд хайр голборлж гол төчтөнд хаяа явцсан. Хүн сэргээлт нийтийн юу чиг. Одоо ингээд малын секцэн дээр айл амтны малх уу энэ одоо карьер руу ундаг хөдөг одоо мал хөл гарна хавтлаа гэдэг юм байна. Энэ нь зөвхөн нэг л карьер нэг хэсэг. Ийшээ тэр уулын ард хэсэг бүр карьер байна. Нийлээд энэ том карьерууд байна. Засмал тавих гээд энэ ухаан. Гэхдээ эн чинь бол буцаагаад одоо ухсан нөхөө ингээд техникийн хүн сэргээлт хийх ёстой юм. Техникийн болон биологийн хүн сэргээлтийг тезүүдээр бүгдээр байдаг юм л шүү дээ. Энэ хэдэн жил болж байгаа юм? Одоо эн чинь 11 онд ч өмсөндөө 9 жил болчлаа. Оо 9 жил ингээ байж байгаа. Тийм 9 жил энэ чигээр ингээл байж ин яг хөө тэгээд нөгөө эзэнгүй төрийн имгэнэлэгдчихлээ байхгүй юу? Овтогт удирдлага алга. Тэр одоо сумын яг одоо нэг 7 км-ийн цааталд байгаа нөгөө нүүрсний урах ш. Тэр ямар хаанхын хөрөнгө оруулалт юм бэ? Тэгээ энэ замыг ингээд сүйтгэж байгаа нөхөр юу шүү дээ. Уурхаа шүү дээ. Гадны хөрөнгө оруулалт. Тэр хизээ байгуулагцсан 11 оноос юм уу? Тэр 8 оноос л эхлээл үйл ажиллагаа хийсэн. 2008 он. Тэгээ 2008 оноос. Тэгээд одоо хүн сэргээлт одоо юу гэдэг нь орон нутагт нээлттэй өгөөжтэй юм чи хийдэггүй. Тэр үтгийн хэлбэр бид нэр сумднаас 7 км нүүрс нь урттай байжж жил бид нэг баг эцэнтэй 100 мянган төгрөгөөр нэг тонн нүүрс хөдөлж авдаг. За энэ дээрээс баг дайм болдог доо нутгийн ард юм. Өнгөрсөн жил ихэд манайх ч одоо үндсэндээ 11 сар 12 сар баг ихээр нүүрс байсан. Үндсэндээ гал алдсан. Тэгээд энэ уурхай удирдлагуудыг удаадаараа шахаж ид нэг юм ирүүлээд тэгээ хурал зүйлгээ хийгээ за маргааш ингээд танаа дээр нүүрсэн энэ жилээс эхлээд
зарж эхэлнэ гэдэг асуудлыг тавьсан. За яг хөө зарж болно бид нар зах зээлийн зарчмаараа худалдаад авъя. Та нар хамгийн гол нь чанартай нүүрс гаргаж өг гэдэг асуудлыг тавьсан. Хурлын тогтоох шийдвэр нь байдаг. Тэгээ харамсалтай нөгөө уурхай маань маргааш нь нүүрс гаргаж өгөхдөө дандаа хогоо гаргаж өгсөн. Хөнгөн одоо суултны хогийг гаргаж ирсэн. Тэгээ нэг сонсмол нүүрсийг шигшээд нэг фортер нүүрс гаргахгүй хэмжээний тийм нүүрс. За яг энэ нүүрсээ зарж идэ. Тэгээ хамгийн гол нь сум орон нутгийн чинь бүтээн байгуулалт хийсэн юм нэг шиг юм байна. Байхгүй юу ч байхгүй. Ямар ч өөр өгөөж байхгүй. 2008 оноос эхэлж одоо бүр өчнөө олон жил болчиход нэг ч бүтээн байгуулалт хийгүү дээрээс нь нутгийн иргэдэд нүүрсээ зардаг. Тэгсээр нь нутгийнх нь одоо хамаг хар алтын ухаад дуусгаж байна. Тэгээд эн чинь үндсэндээ хэцүү байгаа сте бодоод үзэхгүй. Бид нар зүгээр нэг А4-ын цаастай хүний өмнөөс одоо бүхэл бүтэн баялагын эзэд юу ч хийж чадахгүй. Ингээд ийм байдалтай энэ нутг орны удирдах үеийн дарга нар нь л одоо баян цэцгэлээ яваад байдаг. Ард иргэдний ийм одоо нутаглах газаргүй болчиход шүү дээ. Тэ. За тэгээд дээрэс нь бас нэг юм хэлмээр байна. Одоо өнөөдрийн дэнс нэвтрүүлэгт бас ард түмнийгөө уриалаад сум орон нутгийнханаас хандив босгоо тийм ээ. Бидний ирж зардлыг бас ингэж аваад яг бодит байдлыг үзүүлье гээд бас нутаг орныхоо төлөө тэмцэж байгаа чамд болон хоёрт баярлалаа. Тэгээд маш олон яг энэ ирчээрээ эзэж урахгүй шарахгүй худалдагдахгүй шантаач хийхгүй яваарэ гэж хэлмээр. Яг тэгэхээр энэ би өөрөө байнга сонсож явдаг учраас тэгээд дээрээс нэг юм шудраг асуумаар санагдаж байна. За мэдээч ингээд тэмцээд чамд ямар нэгэн ашиг сонирхол эсвэл албан тушаал эсвэл одоо юу гэдэг нэлээх алт авдаг ч юм уу эсвэл хөрөнгө оруулалт хийгээд одоо удуулныг алтны аврахыг нь ухалцаад ухахтан жоохон нэмэр болоод ч юм уу тэ эсвэл өнгөлөнд алт хийж жоохон баатар царайлж байгаа цаагуур юм авдаг ч юм уу иймэрхүү ашиг сонирхол байна. Одоо тэгээд ялангуяа одоо энэ нэвтрүүлэг маань одоо яг 9 сарын 20-оос хойш гэдэг чинь ер нь бараг орон нутгийн сонгуультаа бараг давхцааш ахуйгаа. За тэгэхээр энэ нэвтрүүлэг цэцэхэд орон нутгийн сонгуульд зориулаад магадгүй хэн нэгэнд ингэж захиалгаар хэн нэгний даалгавраар явсан гэж хүмүүс бодож магадгүй хизээч тийм байхгүй гэдгийг би бол хувьдаа хэлье. Энэ хүний хувьд би мэдэхгүй учраас асууя. За ер нь бол үнэлэгдэх юм үлдэхгүй юм ч байдаг юм аа. Надад. Газар нутгийг арайч тэгж үнэлжлэхгүй баха. Би хийх ажил хүн биш шүү дээ. Биш зөндөө ажилтай. Би аргэр аваад явж байгаа өрхийн тэр хүн ажил байна. Зүгээр би үнэхээр энэ нутгийн ард түмэн зүгээр энэ хүн л надад нэг туслах болов гэсэн энэ хэдэн дарга нарыг хараад цөхрөнгөө барсан хүмүүсүүд итгэлийг л өртлөө явж байгаа. Би ганцаараа тоглолт хийж гинөө ард түмэн тоглолт хийж бүгд эсвэрч гинөө гэдэг та нар очиод багийн оролтоос тодорхой шаарч байгаа. Надад хэн юу ч хэлээд нэмэргүй. Ямар ч сайхан амлаад би хийж тэр нь амлсан уу? Амлж байна. Түрүүчээс амлж байна. Уулзж байна. Ер нь уулзж байна. Ер нь тохироо хай одоо нам улс төрөөр дамжуулаад намын эрх ашигаас илүү газар нутгийн эрх ашиг ард иргэдийн эрх ашиг гэж бас байдیں۔ Миний өөрийн эрх ашиг байна. Би өгдөөцсөн газар нутгийн хэн нэгэн гадны хөл гаруулсан улгаачуудаар хулаад хараас хонож хийж байхгүй. Энэ үед эцсийн хүртэл явна. Тийм учраас энэ гадны хөл гар болж ирээд байгаа энэ уурхай удирдлагуудад хэлэхэд та нар энэ дээр ийм одоо иргэдийн эсрэг үйл ажиллагаа явуулснараа маш том алдаа хийн тэ харамсах цаг удахгүй ирнэ л гэдгийг хэлмээр. Хариуцлагатай уул уурхай гэдгийг бид нэр орилж харж яваад. Хариуцлагатай уул уурхай Монголд байхгүй ховор бүх тухайл яваад эсвэл бие биендээ лиценз зардаг юм шигтэй байдаг шүү дээ. Яг үнэ. Би ингээд уул уурхай эсрэг яваад ингээд хүмүүсүүд яриад байдаг. Хүмүүсүүд юу гэж ойлгож байна гэхээр давг ерөөс уул уурхай гэхээр л өмнөөс нь бусд юм яриад байгаа. Би хариуцлагагүй уул уурхайг ярьж байгаа болохоос уул уурхайг дэмжинэ. Хариуцлагатай уул уурхайг бол дэмжинэ. Маань нутагт үнэхээр хөрөнгө оруулалт хийдэг өр өгөөжтэй. Улс орны эдийн засагт өр өгөөжтэй. Тийм уул уурхайг бол бид нар хоёроо өргөөл дэмжин штэ. Ийм хариуцлага байхгүй дарга нарыг ард түмнээс 7 дор дээр үздэг. Ард түмнийг юу ч гэж үздэг. Тийм давцсан уурхайнуудтай бол бид нар тэмцэх ширв байна. Ард түмэн хүчээ нэгтгэх юм бол юунаас ч илүү хүчтэйг л харуул. За ойлгомжтой. Тэгээд амжилт хүсье. Ямар ч юм бид бол чадхаараа нэвтрүүлгээ хийдгээд ард түмэндээ цацдгаараа цацаад дуу хоолойгоо хүргээ бодит байдлыг газар дээрээс нь сурвалжлаад хүргэнэ. Харин та хэд маань өөрөөсөө эцэхгүй цуцхгүй шантрахгүйгээр үнэхээр их орон үр хөвгтмийн одоо үлдэх гიშгэх газар уух хүсэл байхгүй болж шít. Энэ л бидний хамгийн одоо миний хэлж зорж явдаг хамгийн гол үг энэ гэхгүй. Үр хөвгтийн ирээд үнэхээр бүрхээг байна. Энэ янзаар байл Монгол орон сүрээ дуусаад үр хөвгтөн зүгээр нэг гойлгоч эсвэл нэг гадаадын колон болоод нэг боол болох гэдэг. Муухай сонсогч байгаа боловч яг үнэхээр л
бодит байдал юм болчиход байгаа тийм байхгүй. л байна л та. За амжилт хүсье. Одоо нөгөө юу нүүрснийхөө уурахаар. Одоо ингээд зүгээр дараа дараагийнх уурахаар. За тий. За. Зүрхэнд мөн тэвтэн унтгамин тэртэ алсад хөхрөх тэгш дүрэн тэнгэрмин За сайн байцгаана. За энэ нутгийн иргэд тийм ээ. Одоо энэ нүүрсний карьер дээр ирээд нэг нүүрс сулгаа хийсэн байсан гэл их хилмигдсэн гэдэг нэг та дөрвий ч нэг хилмигдээд одоо сум орон нутгийнхаа уулын бүгдээрээ нүүрсэл эндээс авсан. Тэгсэн чинь хилмигдээд одоо өнөөдөр хүртэл шүүх цагдаагаар яваад байгаа гэдсэн. Тэр талаар ч ярин тайлбар авах гээд. Яг ямар юм юу болсон юм? Юу болсон хэн ярих вэ? За энэ уг нь 10 сарын 25-д гээд уг нь сумыг бол нүүрсээр хангадаг байхгүй. Тэгээд дооч нөгөө төрүүчийн засаг дарга нартай гэрээ контакт хийснээр бол одоо энэ сумын ар дээр гэдэгт бол үнэгүй нүүрс өгнө гэдэг тийм гэрээ хийсэн байдаг юм шиг байлаа. Тэгээд бид нэр болохоор чочирхол нэг үнэтэй болгосон. Тэгээд нодн техникийн саатлал гарсан гэдээ бүр айж нүүрс өгсөн. Энэ хүмүүс ч одоо төлөх төлшгүй. Тэгээ бохимдхийнхаа хэнтаа нэг ирлээ нүүрс авлаа гэсэн чанартай нүүрсээр хангана гэж хурал хийсэн. Тэгэл яг нэдэр дээр чанартай нүүрс гаргасан нүгсэн байдгүй. Нэг машинаас одоо нөчөө орд нүүрс чигшдэг. Хаванаас. Тийм нэг хаванаас чирээс үнэн сөрх юм гарсан шүү дээ. Нэг хоёр. Тэгээ чигшд нэг хавандаас харыг болж явал бүгд нэр буудаг. Нэдэр дээр тэгээ үнэтэй болохоор бид нар үнэгээ авнаа. Үнэтэй нүүрс авах юм бол чанартай нүүрсээ гаргаад өгчих л гэдэг. Ийм л юм шаарддаг тавьсан байхгүй. Өө нүүрсүүд үгүй авчих. За тэгсэн чинь тэр уралдаар болохоор тэгсэн байхгүй. За яах вэ та нар чи янзын сайхан нүүрсээ гаргаж өгье. Хэрвээ гаргаж иг чадахгүй бол ард түмэн өөртөө ороод авъя л гэсэн. Ийм л үндсэн дээр ярьцгаасан. Ард түмэн өөртөө ирсэн. Тийм ярьсан хурлын. Тийм. Бага хурлын мөртгөл. За тэгээд тийм л юм болсон. Тэгээ бид нар энэ шаардлага хангахгүй байна. Одоо өвлөө хүйтэнд бид нар одоо шигшээлтийн дээр нүүрс гэдэг чинь гачи бүргээл ямар юм болж байгаа шүү дээ. Тэгээ бид нар энэ хангахгүй байна. Бид нар өөртөө орж аавна. Тэгэл хэдэн машин тэгээ бид нар өөрсдөө орж авъя. Тэгээд орж аваад орж авсан. Сумынхан тэр чигээр. Бүгдөө орсон. Сумын ус энэ дээр байсан бүгд л ороод авсан. Тэгээд тэгээд эсэргүүцчихсэн юм уу? Эсэргүүцсэн хүн байхгүй. Одоо энэ хамгаалалтын нүүрсний компаниас үгүй мүгүй гэсэн эсэргүүцэл тавьсан юм байсан юм уу? Оруулахгүй л гэж яасан. Тийм тийм оруулахгүй яг амд нөхрийн амд ирцгээс байхгүй юу? Тэгээ энэ орд болохгүй одоо аюултай аваар тэгээд энэ бол гүний уурхавч өнгөний өнгөнөө уурхав байхгүй. Тэгээд ороод яасан өөртөө очиод үзээ цуг очиж үзцгаа гэдэг дараагийн давал инженерийн давалчаад эндээс гавь нүүрсээ аваагүй наа энэ чанаас орж аавна гэсэн чинь тэгвэл аюулгүй байдлаа хангаад орж авцгаа гэнэ. Өөртөө тэгсэн байхгүй юу? Дагуулж ирчээд тэгэл ард түмэн бүгд авдаг аваад гарцгаасан. Та тэдэн тооныг авлаа гэнэ энэ ч нөгөө юугаа бич тэмдэглэж авдаг байхгүй тийм. Тэмдэглэж аваад тэгэл гарсан тэгэл тэдүүний нэр нь тийш явсан юм л. Тэгээд тэрэн дунд нь та чи одоо бид нар байсан л да. Сумын ард дээр бүгд лөөс тэгээд эндээс тэг ямар юугаар яасан гэж юм. Одоо шүүхийн шин одоо юу болж байгаа тийм гэж. Одоо мэрэгжлийн аналт дээр байдаг гэсэн тэгээд хаяа залгадаг ирж бидний бас байцаал авсан сум төрч авсан. Тэгэл зөв бичил уурхаар авч ашиглалт хийсэн байсан гэсэн тийм л юугаар яа. Одоо хүний хувийн зөвшөөрлөгөөр зөвшөөрлөгөөр орсон л гэдэг. Тэгсэн зөвшөөрлөгөөр орсон гэдэг гэтэл дарга цэрэг өөрсдөө цугаараа зааж өгөөд өгсөн. Тийм угал зааж өгсөн одоо даваа нөгөөд энэ уурхаа дараа нь ажиллаа. Одоо энэ хэрэм мэрэг чи хаагдсан уу? Үгүй шүү дээ одоо явсан. Байжлага юм байна. Зарим нэг үнийн одоо төр албан олонний ажил ахмад түмүүгээд 25 мянгар торгоол явсан л гэсэн. Тэгэл зарим нь болохоор 150 мянгар торгоол гэдэг. Тэгэл бид нар торгуулаа төлөхгүй ямар. Тэгээ хамгийн гол нь хууль нь одоо бид нар мэдэхгүйгээр дайлан дуулд юм уу яа тий. Бичил уурхаа хуулийн дээр үйлчлээд байгаа байхгүй.
Ичил уурхай хууль өөрчлөх ёстой юм уу юм уу? Чи одоо бичил уурхай гэж ийм уурхайг хэлэх үгүй юу? Бичил уурхай бичлээ. Чи одоо эрт одоо өнгөн өрсөө 2008 оноос хойш ухаж байгаа. Тийм шүү дээ. Тэрнээс эхэлж ухаж байгаа. Тэгсээр нь 2008 оноос яг танаа нутгийн эзэмшил, танаа нутгийн талбай дээр ухчихж иргэд чинь нүүрс үнэгүй өгчихгүй, дандаа мөнгөөр өгдөг. Мөнгөөр л гэж яасан. Уг нь үнэгүй авдаг байсан юм уу? Гэрээ байдаг ч одоо гэрээ нь бол Тэгээ танаа засаг дарагч яагаад энэ дээр дуурдаг вэ? Тэр ёстой. Засаг дарагч чинь тэгээ та нарыг уулна хамгаалж өмгөөлж та нарын төлөө явах гэж та нар сонгогдсон хүмүүс дээ. Нутаг орныхын төлөө явах ёстой хүн байдаг байхаа. Тэгээ засаг дарга дуурахгүй. Иргэдийг хамгаалж. Тэр юу гэрээг гаргаад ирсэн байна. Цоморт яг нүүрсээр хангана гэсэн. Хоёр талд гэрээ өд компани гэрээ засаг дарга гэрээ. Хоёр талын гэрээ хоёул байхгүй л гэж хэлээ засаг дарга. Тэгээ одоо тий байдаг юм. Сонин засаг дарга байж одоо хааш яац алга болгоцсон. Тэгээ одоо ямар нүүрс архивд байдаг. Одоо за яг энэ нүүрсний урхаа одоо 2008 оноос шингээд байдаг, ухаад байдаг. Нэгэн тухайд эхэлсэн. За одоо энэ чинь нэг зогсоон мохсон ч гэсэн асуудал бол хэцүү шүү дээ. Гой бол хэцүү. Одоо ус байхгүй. Одоо энэ харалт энэ ямаа амаа. Одоо уурхаа уснаас ууж. Уурхаа уснаас уугаад тэгээ дээрээс нь нүүрс идэв. Энд чи өвс мөвсгөр юу вэ? Тэр одоо тэр хоёр ямааг харахгүй. Одоо мандаас арын болцсон ингээл гэж идэг. Аргагүй ихэнд өлсгийн ихэнд одоо энэ говь руу уулаараа тэнтэж байгаа байхгүй уурхаа бол. Одоо тийм хэмжиг хөрстэй газар одоо хөрсийн эргүүлээ хайчдаг. Эргээ нөхөн сэргээж байгаа юм байхгүй. Тэгээ эргээ хизээч нөхөгдөхгүй шүү дээ. Тэр заг гэж ургамал хэдэн жил болж ургадیں۔ Тэр заг сухай тэр говь ургамал. Одоо тэр нь устчих юм бол энэ нүр хойчвол нэгүүдэх л баг. Ус хуучуулах нь ургамал юу ч болно нэг тийм эргүүлсэн цагаан төрөн дээр л байх гэдэг байхгүй юу. Харин одоо ингээд хүн болгон ингээд эвгүүтлээ хэцүүтлээ яриад байдаг. Гэхдээ одоо нэг тэмцэл нэгдэл гэж юм байхгүй болчихлоо. Тий. Одоо энэ уурхай ашиглаа. Одоо энэ уурхайг ярихад л сумаас одоо чинь 3-4 км зайд. Яг салхин дээрээ. Одоо тэр олон техник төхөөрөмж орж ирэл баг хурс болтон манасан баг сорон дарагдсан шүү баг. Тэгээ нөт маалах уу юу? Одоо энэ буцаа дахиад ажиллах гал байж байна уу? Одоо ажиллаж шүү. Одоо эсвэл 10 сар гэж баг. 10 сар тэгэл нүүрс. За өөр ярих юм байна уу? Хэлийгс юм байна уу? Өөртөө юм алгатай болж болно. Уул уурхайг л ер нь зэгцэж инклюж өгөхгүй бол энэ Монгол орн бол ер нь уул уурхайгаар ер нь хөгжөөд өрөө цайхан болцорсон тийм нутаг газар энэ байдаг ч юм уу ч юм. Тэрийг би сайн хэлдэггүй юм байна. Ер нь бүгд л мөхөөд сөнөөл ийм л байдалд ордог. Даваалтай шаард. Одоо Монгол улсаас хамгийн түрүүнд энэ говь гэж нутаг хамгийн түрүүнд сүйдэж дуусгах гэж байна. Тэгээ араас нөгөө хангаа нутгууд нь ороо явчихна. Говь бол хамгийн түрүүнд нөгөө ус гэдэг юм, өвс ногоо гэдэг юм чи хамгийн түрүүнд. Тэгээд хаварцаа айлтгшин зайшин дэлгэрсэн. Ан амт дайчаас гадна одоо хүн амьдрах аргагүй болж шүү дээ. Хүн байтугай мал амьдрах аргагүй. Тэгэхээр ч одоо яг тийм болж байна. Тэгээ муугар ярихад хэдэн жилийн дараа энэ байдал үргэлжлэх юм бол танаас сум ором юу ч болов. Хүмүүс нь та нар амьдрахын ихэнд өөртөө чи явуулна уу гэл хаягдаал үлдэх гэдэг байхгүй. Монгол ус эзэнгүүл болчиход байна л да. Тийм л болоод байгаа юм да. Монголоо гэсэн сэтгэлтэй тийм дарга зэрэг гарч ирж бас нэг авармаар л байгаа юм. Авармаар байж сонголтоо зөв хийж чадахгүй. Сонголтоо зөв хийдэг юм уу? Тэр хувь хүний бодол ямар байдیں۔ Нутаг орн ер нь эвгүүдэл энэ төрсөн хүмүүстээ манай засаг дарагч яалтх нутгийн малчин бидний дотроос гарч ирсэн юм байна. Тэр үед маллаж явахад говь ямар байсныг өөрөө сайн мэдчихэл байгаа. Одоо ямар болсныг бас нэрийг шарах хэрэг байна тийм. Уг нь ард иргэдтэйгээ нийлээд хамтраад энэ уул уурхайтай бас тэмцээд ингэдэг бол бас бид нар бас хэрэгтэй л дээ. Бид нар ч одоо нэгдэж одоо юугаач мэдэхгүй тэмцэл хийх гээд байдаг. Бидний чинь хууль ардалаа тим хууль одоо энэ дөр бичил уурхай хуулиар л бид нарыг залгаж байгаа шүү дээ. Ийм байгаад байгаа байхгүй. За баярлалаа хөө. Тэгээд ямар ч байсан нутаг орно гэсэн сэтгэлийг аль болохоор их гараар тэмцээрэй. Энэ бол та нарын л үр хөвгт үлдэн шүү дээ. Нутаг орн болов хизээд л төрсөн нутаг гэж хүн дээлтэй Монгол хүнд гэсэн маа нутаг орно гэсэн сэтгэлтэй байдаг. Нэгдэж нийлээд хүчээ авсрахгүй бол ганц нэгээрээ шоронгийн хаалгадаа дууссан шүү дээ. Тийм ээ. За амжилт хүсье. За. За бид багийн түрүү нөгөө одоо ард иргэд болон засаг захиргааных нь мөн одоо нөгөө уурхайн нөхдүүд хурал хийнэ гэсэн энэ хурал руу очиж яг бодит байдлыг сурчлахаар явж байна. За тэгээ замд явж байхад нэг хэсэг нөхдүүд нь сүйтгэдэг байхад бас нэг хэсэг нөхдүүд нь ингэж бүтээн байгуулалт эхлэхдээ ингэж мод ургамал ургуулдаг гэдэг энэ жишээг хараад бас сэтгэл огшоод
бас нэг сурвалжлагыг хийе гэж одоо ингээд зогсож байна. Энэ ямар ч юм одоо хэн гэж хүн тарьсан юм. Энэ модыг болохоор намайг одоо жоох хүүхэд байхад энэ одоо манай сумын өндөр насны загдаа цэрэн долларч хоёр маань нэг бол одоо тайрсан байгаа. Энэ ойролцоогоор бол 500 гаруй мод бий. Тэгээ энэ ч нөгөө бас нэг юу яагаад манай сумын бас нэг 4-5 айл нэг энэ ч мод юу ногоо тарьдгийн төмөс нарийн ногоо ерөөхдөө энэ бол энэ голын болохоор зөв уртын гол 2 дугаар гээд гол урсдаг газар байгаа. Энэ голтой. Тий. Гол нь өөрхий айгүй жоохон ширгэж. Энэ гол нь болохоор зөв ингээд энэ том энэ 70 малд янз бүр урсдаг байсан байхгүй. Одоо ерөөхдөө голын байцуул ерөөхдөө нэг бороо хурнаас болоод ч юм уу айгүйх тагтарсан байгаа. Тэр нь булаг шиг л гол гэхээс илүү булаг шиг л урсч байна. Тий, булаг шиг урсч. Татраад эхэлсэн байна. Тий, татраад эхэлсэн байгаа. За тэгээд устгадаг биш ургуулдаг байцгаа гэдэг үгийг хэлмээр санагдаж байна. Ямар ч сайн нутгийн орны өндөр настангууд бол ийм сайхан өндөр мод манай хэнийг баг багт нь л тарьсан гэсэн. Тэгээ одоо ийм сайхан өндөр том мод болсон байна. Засаа бохоо зүр би арга хэмжээг нь авлаа. Зургийн дүр хай. Тэгээ та нар танилцуулга хий. Зургийн дуртаа амаагүй. Цаандаг өдөөж аав. Таа чимээг бай. Биднээс яасан гэхээр ингэдэг. Зургийнхаа ярьлаа. Энэ нэвтрүүлгийг дарахтаа ярьлаа. Энэ зургийг бас төлөөлж ин орон нутгийн нутаг орноо гэсэн сэтгэлтэй яваа. Ангийн давх сумгуудаа би ярьлаа. За ингээд зургийг түр хаагаад танилцуулгын биднээс аавал сонсч. За өнөөдрийн дэс нэвтрүүлэг Шинжин сумын багийн иргэд болон багийн засаг дарга. За тэгээд энэ Шинжин суманд одоо олборлт хийх гээд байгаа уурхайн төлөөллүүд уулзаад одоо өнөөдөр хурлаа хийх гээд бид нэр өглөө 11 цагаас хойш хүлээж байгаад сая бид иргэдийн хурлыг бас сурвалжлагаар орлоо. За мэдээж хэрэг уурхайн талынхан болвол телевиз дуудаагүй байхад телевиз дуудлаа. Тийм учраас бид нэр танилцуулга хийхгүй гэдэг ийм мэдээллийг хэлээд хурлыг болвол ерөнхийдөө хийхгүй гэдэг байр суурьтай байлаа. Харин иргэд болвол түүнийг эсэргүүцэж ард иргэд өнөөдрийн дэс нэвтрүүлгийг дууцсан учраас ил тодор нуугаад хаагаад ах байхгүйгээр сайхан ярилцъя гэдэг ийм бас жоохон шууган өмнө үүслээ. За тэгээд мэдээж хэрэг бид бол бас адилхан энэ хурлын газараас 2 дахь удаа хөөгдөж гарлаа. За одоо бол харин хамгийн гол нь ард иргэд энэ уурхайхан за тэгээд нөгөө удирдах төвчний хүмүүс нь телевизгүй бол орж хэдүүлээ танилцуулж тэгээд саналаа хураая гэсэн шийдэл түрээд одоо энэ бүгдээрээ хурлынхаа танхим руу орцсон байна. За энэ хурлын танхимд мэдээж хэрэг уурхайхан танилцуулга хийн. За тэгээд дараа нь бол энэ нутаг оронд энэ уурхай хэрэгтэй юм уу? Бүтээн байгуулалт юу хийх юм бэ гэдэг одоо нарийн мэдээллүүдийг иргэд өөрсдөө аваад тэрний дараа санал хураана. За тэгээд санал хураасны дараа яг чухам юу болохыг одоо бид хүлээгээд байж байна. За мэдээж хэрэг иргэд ухуулахгүй гэдэг тал дээр одоо 50-аас дээш санал авах юм бол энэ компани бол дахиж бүх юмаа шинээр эхлэх бас нэг юм ажилтаа болж ах шиг байна. За тэгэхээр одоо яг хурлын хариу яг юу гэж ахыг би таашгүй. За сайн байна уу? Сайн байна. За зуншлага ямар хөө байна? За энэ жил чинь бороо нөгөө муутай яхан тааруудад байна те. Таар байна. За ямар ч сан та бол 20 настайд одоо улсын аварга малчин гэдэг одоо цол авч ирсэн. Би 86 онд улсын цол аварга хийсэн. За 82 онд говийн бүсийн чуулгуулалт гэж эвлийн төвөрөний алтан медаль баатгандаар би 82 онд авч ирсэн. Аа. 86 онд улсын цол аварга хийсэн. Тэгээ 87 88 он гээд нөгөө хөвчлөмөчл дээр улсын аварга гэдэг улсын цол аварга хийсэн. Тэмээгээр нэр хэм билээ та? Сүхбат гэдэг. За одоо энэ нутгийн малчин уу? Энэ би 75 он сургуулиас гараад энэ говьд энэ хөрөнт цав одоо энэ говийн
хөрсөн дээр л хэдэн тэмээтэйг өссөн хүн дээ. За. Хөрсөн дээр тэмээтэйг өссөн гэтэл одоо өнөөдөр хөрсний байдал ер нь ямарх байна? Одоо ер нь хэцүү л байж тань ч одоо баруун гав минь усгүйч боллоо, хөрсчгүй боллоо. Хэдэн тэмээ маань ч одоо тэндэл өссөн тэмээчингүүч одоо цөөхөн одоо өнгөрсөр гоод энэ үлдэх нь цөөхөл болж байгаа. Одоо өгдөө эцсийн нэгэн хэсэг залуучууд байна. Баян өндөр манай сум хоёр тэндэл өссөн дээр энэ тэмээгээр энэ хөрөнд цав хоолоо ходог босхын гашуун. Эдрэнгийн нуруунаас нааш илүүдэнд л өссөн нутаг байгаа юм. Одоо сүүлийн үед одоо өрөм мөрөм энэ ч одоо бид нар мэддгүй юм уу энэ ч одоо сум захиргаа гэж байдаг болоод тэдний өгч тийм үү одоо бид нар мэдгэхгүй энэ бараагаа дуусгах та одоо тэгээд нутаглах нутаггүй болох гэдэг. Усгүй болохгүй те. Нутагж одоо усгүй болоод тэгээд усгүй болоод тэгээд энэ бид нар ч яах вэ? Өөр хөөхд усгүй болоод тэгээд нэг хонохгүй шүү дээ. Өстой үнэ. За одоо ямар ч сан та хуралдаа суух гэж байна уу? Тэ хуралдаа суух гэж ирсэн байна. Хуралдаа суух чинь. За одоо нутгийн иргэд одоо энэ залуучууд энэ нутаг орноо гэсэн сэтгэлтэй залуучууд одоо манай өнөөдрийн дэнс гэж нэвтрүүлгийг ураад бодит байдлыг харуулад энэ одоо танаа газар нутгийг ухах гээд байгаа одоо уул уурхайг ухуулахгүй гэж тэмцэл хийгээд за ингээд дуудсан. За энэ тал дээр одоо та ямар байр суурьтай байна? Гүрн баруун говьон бод өгмөргүүд байна. За өөрийгөө танилцуулаарай. За намайг Баян хонгор аймгийн Шинжис сумын аймгийн авраг малчин уугийн лавцрын байна. За хичнээн толгомолтой. За нэг 1000 гаруй толгомолтой. Бод тий. За зуншлага ямар вэ? Сууншлагын жилгаан дуу ахын Баян хонгор аймгийн Баацгаан сум өлзий эцсэн Баяаваа сумын нутгаар дотор гэж. Баацгаан сум чинь одоо нөгөө Бөөцгаан дуу байна шүү дээ. Тий. Бөөцгаан дуурын байдал юм ямар вэ? Би нэг 2-3 жилийн болчиход ер нь жоохон багц чинь гэдэг хүмүүс яриадсан. Одоо ямар байна? Зүгээр өдөр болгон жил болгон үзэхгүй юм хаяа нэг очиж хөргөд очих юм зүгээр энэ жил нодингийнхоос арай л нэг савнаасаа доогуур юм л харагдчихвээ. Тий. За өнөөдөр ямар ч хуралдаа яриад сууж байна шүү дээ, тий. Одоо нөгөө Эрдэнэ Монгол гэдэг компани одоо танаа нутаг орны чинь ухна гэдэг нэлээд олон компаниуд лиценз авсан ухна гэдэг одоо бас хурал дээр яригдах гээд байна. Энэ тал дээр ямар үзэл бодолтой? За тэн дээр ч яхаа ёстой тийшон өөр. Миний өвгдийн нутгалж байсан нутаг, миний ээж нутгалдаг нутаг. Би ч одоо 3 жилийн өмнө нэг тэр түн үүж очиод хавар нүүж очиод малаа төлөвлөх гэсэн чи юу вэ? Том машины дугуйны тоос мал идэх болго бэлчээр болго ухчихсан тийм юм. Болго хайчихсан, топ болго хайчихсан тийм юм байж үлдээд чинь. Тийм юм гэж үгүйдээ чи бас. Үсэсэг байна. Улс орн нутаг байна. Энийг чи хайрлан хамгаална, ухуулах газар ухуулахгүй бай. Тэгтээ бас нэг энэ говь талаа хаад өвөл ус нь ямар үйлээ, бэлчээр нь ямар үйлээ, малын толгойн одоо тооноос гэтэрч гисэн багтахгүй ахын нөө юунд очиж өмнө 3-нд очиж хаварж ядэрсэн. Энэ нутагтаа дөнгөж дайрч өвлжөөд 2 сард энэ өвлжөн дөрөөс хөдлөөд 4 сард нутгаас ангараад 3 тасал аимшигт болсон. Аимшигтээ тэнгээр дайраа. Тэгээ баян цагааны урдлаар дайраа. Тэгээ цаашаа нөгөөд энэ зүүн талд явж байна. Би энэ дээр бол төсөөр бодолтой. За. Чи одоо ингэж ухна гэж байхгүй. Баян хонгор аймгийн нуруунд дотор хийж байна. 265 км-ийн занаас ирсэн. За юу. Тий. Өнөөдөр зорж ирсэн. Яа та раалгаар ирлээ. За. Би энэ дээр төсөөр бодолтой байна. Би энэ хэрвээ ухна гэдэг юм бол одоо надад торгох санах юм алга. Энд. Би зүгээр ахна ганц хүүхэдтэй авгаа гэргээ байна. 2 хүүхэн идэх юм бол байна. Эднэрийг ухаад ундрын бол ахна. Ухаг. Би эднэрийг ухаг би зүгээр төрийн хоол идээд дулаан баашинд амьдрахад нэг тоох юм алга. Ийм олдгаа хөндүүлчихэд би л лавдгаа очдөг. Ийм замбраагүй зарчимгүй ерөөсөө энэ говоологоор чи явхад зам гэж ивдчихсэн. Баян өндрийн нутаг болохоор ерөөсөө ганц төрлийн мөр байхгүй. Шинжиртийн нутагт болохоор ивдчихсэн юм байна. Хань бол энэ дээр өстой төсөөр байр суурьтай. Янз бүрийн асуудал амараа тавина. Өшөө надад ийм л юм өшөө юм. Миний эдэн тэмээ, миний эдэн зэнэр, миний дахнарын нутгалдаг нутаг. За баярлалаа. Нийт нутгалдаг нутаг. Нутаг орныхоо төлөө тэгээ чин сэтгэлээр хамгийн гол нь бидний үр бодшил ирээдүйг хэцүү. Тий. Одоо бид нар яг хөө ингээд одоо тэгэл хожаа нэтлэг, аттан нэтлээ, Монгол нэтлэгээл дуусан чи идлээ би идлээ гэл. Бидний үр хооч, үр хүүхдүүд яаж амьдрах юм? Ямар нийгэмд амьдрах юм? Одоо байгалийн усны гадаргуу дээрээс цэвэр ус нь алга болоод гүнийхээ ус руу авах гэж байж байна. Ингээд ухаад угаагаад юмхаар ямар юм болох юм гэдэг нь
энэ улсууд мэдж хуйлгүй тэгээд надтай санал нэг байгаа байх гэж би энэ улсууд итгэж байна. Одоо 200 км санаас өглөө явтаа тавьгаалаа. За баярлалаа. За би Шинжлэх ухааны уртын гол 2 дуурайгийн засаг дарга Гамбат гэдэг хүн байна. За өнөөдөр багийн иргэдийн нийтийн хурлаар Эрдэнэ Монгол компани байгаль орчинд нөлөөлөх наривчлсан үнэлгээг хилцүүлэх үйл ажиллагаа болж байна. За ард иргэд маань бас нэлээд уул уурхай эсрэг ингээд уул уурхай одоо нутаг оронд маань одоо ямар хөө байдалтай байна вэ гэдгийг бас нэлээд шүүмжлэлтэй ярьж байгаа. За уул уурхай гэдэг бол энэ хамгийн гол нь хариуцлагатай байх чухал. Хэрвээ уул уурхай ашиглалт явууллаа гэхэд тэр сум орон нутгийн ард иргэд цаашлаад багийн ард иргэд маань тэндээс ямар үр өгөөж хүртэх юм бэ? Юу үлдэх юм бэ? Энэ тал дээр бүх юмаа тодорхой яриад ард иргэдтэй ойлголцоод танилцуулаад ингэж уул уурхай одоо хариуцлагатай явах юм бол одоо ард түмэн бол одоо ойлгох байх. Хэрвээ ард түмэн үнэхээр одоо уул уурхай гэдэг юм хариуцлагагүй явж байна. Энэ уул уурхай гэдэг бол одоо бидэнд бол ямар ч үр ашиг алгаа гэдэг ийм санал гаргах юм бол одоо ард түмний олонхын санал яаж гарна? Тэрийг л одоо даах ийм бодолтой шийдвэрт одоо хүрэх баха. Ерөнхийдөө бол уул уурхайг бол ер нь ажилууллаа гэхэд хамгийн гол нь орон нутагт л хариуцлагатай ард түмэнд өргөөстэй байж л тэр уул уурхай одоо хариуцлагатайгаар ажиллах баха л гэж ийм хувийн бодолтой байна да. За өөрийгөө танилцуулах. За би Баянгор аймгийн Шинжлэх уртын гол 2 дуурайгийн малчин буян төгтөх гэдэг юм байна. Аврам малчин билүү? Тий. Хэдэн онд аврам малчин болсон? 2005 Монгол улсын сайн малчин. За хичнээн толгой малтай. За одоогоор нэг 600 гаруй толгой малтай. 600. Зуншлага ямар хөө? За зуншлага одоо энэ жил нэлийн гантай хэцүү ер нь энэ жил хиймгүй энэ 16 оноос хойш сүүлийн 4 жил дараалсан гам болсон. 16 оноос хойш бүтэн 4 жил. Тий. Яг одоо өнөөдрийн байдалд бол мал нөхөх юмгүй үнэхээр хэцүү байна уу? Тийм байна да. Өнөөдөр одоо малчид ирээдүйн харах төлөвлөгөөтэйг ингэнэх ямар ч боломжгүй байгаль цагаараа хүнд нөхцөлд. Одоо тэгээ малаа яаж цаашдаа одоо өсгөж үржүүлэх гэсэн бодолтой байна. За энэ тэрийг одоо үүс тэжээл байхгүй, ус байхгүй. Тий. Тэгээ сая танаа нутаг ирээдүйн энэ бүрхэг л болж байна л та энэ онцгой бүс говийн бүс нутагт эрдэс уур амьсгалтай газар орон нутагт тасан зохицдог хүмүүст маань ирнэ 16 оноос гангачиг болоод ирнэ. Тэр дамаа мал аж ахуй төсгөлсөн хэдэн малчтын үед л энэ үнэхээр хэцүү байдалтай тулгарч байна. Урд жилүүдийн бас ганц бэрхшээл болж л байдаг байсан. Тэгэхэд бол одоо урд хожид тохиож байгаагүй юм хүнд нөхцөлтэй бид өнөөдөр тулгараалаа л да. Одоо тэгээд байгаль цаг уур юм хэцүү байгаа. Дээрээс нь одоо танаа нутаг чинь бас нэг алтны уурхай гарч ирэх гээд одоо өнөөдөр хурлаа хийгээд байж байна. Тэгж юм л да. Ямар байр суурьтай. Гэхдээ яг өнөөдөр одоо ингэж уур амьсгалын юм дээр манай эрдэс уур амьсгалтай говь нутагт маань юм том уурхай нэгдэх гээд одоо бас ийм асуудал яригадаад байна. Эднэрийг л малчин бидний хувьд бол эрс эсэргүүцэж байна. Хоргороо унд тус багтаа энэ говь нутагт маань уул уурхай энэ олон жишээ байна шүү дээ. Бид нэр байтах дэлхийд алдартай оюутлагыг ашиглуулад өнөөдөр өртөө Монгол хүн яагаад байж байгаа вэ тийм ээ. Тэгэхэд одоо энэ ийм газар нутагт оршин тогтнож байгаа бид нар үлчинг алтны төлөө үл нутаг ус авахул сэндийчүүлж ингэмээргүй эцэсэд Монгол газар нутгийнхаа эзэн байх хязгаар нутгийг эзэн болж байгаа гол хүн маань энэ малчид маа шүү дээ. Тэгэхээр бид нар энэ нутагтаа хүн хөтлийн үе удмаар амьдрахын төлөө энэ уул уурхайн эсрэг бол бид тууштай зогсноо. За баярлалаа. За. За манайхын одоо энэ доор энэ байгаа энэ хүрэн цавгаж уурхай одоо ойролцоо энэ нутагт амьдардаг. Тэгээ яг энэ уурхай бол одоо тэгээ энд гарсан ирснээс биднэрт одоо их л хохирол их л хэцүү байна. Ягаад гэвэл одоо энэ манай энэ хүн дээд энэ хаварж аваад энэний цаагуур ингээд одоо сумаас ирсэн зам нь ингээд явдаг байхгүй. Тэр бол одоо түүрэн шороо хоёр одоо хавар шуурх орч ирсэн тэгэл түүрэн шороо нь басчдаг. Яадахнаа ургамал үг нь одоо ингээд шороо тоосороо дараад байдаг. Ийм л хэцүүрхэлтэй амьдралд байна. Тэгээд энэ уурхайг одоо бид нэр ямар байсан ч л одоо энэ нутаг орондоо
одоо байлгая гэж бодохгүй тэгээд хөвний мөн үзэхгүй зүгээр нутаг орондоо энэ уурхайг одоо байлгамааргүй адгийн наацах нь энэ уурхай ч одоо ингээд байна одоо олон жилийн нөөцтэй олон жил ашиглалтна гэдэг ашиглаад олон жил болоод явдаг л байж үлдэнгэр газар дараа нь бид нар одоо өр хүүхдээ юугаа үлдэх вэ чи хэцүү штэ энэ чи одоо энэ чи идэж уугаал ингээд ургамул одоо тэгэл одоо юу байдгийг одоо янз бүрийн амт одоо бүгд л одоо тэр хорт байцмаас нь одоо тэгэл устдагч болно. Тийм учраас одоо энэ иймэрхүү хэцүү амьдралд бид нар байна. Тэгээд одоо энэ уурхай гэдээ ямар байсан ч одоо биднээс одоо нэг одоо зайлуулж өгч бидний арт иргэд бидний одоо амьдрал ах вэ тэгэл одоо хойч одоо үр хүүхдээ үлдээцэн л одоо ямар байсан ч биднэрт одоо ингэж өгмөр бид нар ийм л хүсэлтэй энэ уурхайтай тэмцээд байгаа. Тэрнээс биш бид нар хүний мууг үзье хүнтэй ерөөсөө одоо дэрсэлтийн хагаралтай гэсэн тийм юм байхгүй. Ийм учраас л одоо тэгээд энэ хэцүү байна. Энэ одоо явдаг зам нь хүртэл одоо хамгийн түрүүнд хэцүү байна. Энд чи ерөөсөө явсан зам тэгээд одоо байгаа газар услгаа гэд хийгээд байх юм алга өөрсөндөө л одоо тэр ашигладаг газраа услгаа хийдэм өөхөөс энэ одоо энэ манай баруун говьд байгаа зааг одоо хамгийн наацх нь одоо зааг ургамал хамгийн тэмээний одоо иддэг тийм ургамал байгаа. Тэгээд одоо энэ чи бас тэгэл устж өгөө олох магадлал байлгүй яах вэ. Энэ нутагт энэ тэр хар уулаас ингээл одоо энэ тэр хүртэл бараг л өөрснийх нь одоо тэр нөгөө өмчлөгөөний газар одоо тэгэл лицензтэй газар гэлдэх юм. Тийм учраас бид нар энэ уурхайтай тэмцэж байна. Тэгээд одоо бид нар үр хүүхдүүдэд хамгийн одоо үлдээх юм үл одоо нутаг усаал үлдээх зорилготой ганцхан. Бид нар бол яах вэ тэгээд одоо хэдийн наслал өнгөрдөг л байж бидний үр хүүхч одоо хаана амьдрах юм? Хаана одоо явах вэ? Энэ хэдэн мал чи хаана өсөх юм? Ийм учраас л одоо бид нар энэ уурхайтай тэмцэж энэ уурхайг болгож ээж л энэ нутаг усаа авч үлдэхийн тулд тэмцэж байна. Тэгээд одоо би одоо ямар байсан чи энэ уурхайтай бол одоо тэмцэн одоо хизээ болтлоо тэмцэн би одоо ямар ч байсан зуцахгүй хөдөлдөхийн тулд энэ уурхайтай тэмцэнэ л гэж бодож байна. Ийм л санал хүсэл байна. Надад одоо өөр санал хүсэл гээд юу ах вэ? За энэ удаг болохоор энэ говийн энэ орчмын одоо ундны усны хамгийн сайн ус ганц энэ удаг гүн цагийн удаг гэж ийм ус байдаг. Тэгээ энд уртын 2 дугаар гэдэг иргэн төгсч байгаа гэж хүн энэ худгийг эзэмшиж өвлжөө бууцны ч байдаг. Тэгээд энэ усыг одоо ингээд уурхай бол ингээд эндээс хэрлэнийхээ усыг авдаг байгаа. За энэ орчимдод энэ одоо энэ хамгийн сайн устай. Тэр уурхай өөрсдийнх нь гаргасан цооногуд бол нөгөө ахуй хэрэглээнд бол унданд бол хэрэглэхэд тохиромжгүй хатуулга ихтэй ус учраас энэ одоо малчтын гаргасан худгийг одоо ашиглаж ус авдаг байгаа. За тэгээд энэ одоо чинь хүрэн зав уурхайч одоо энэ доор байгаа. Тэр доор байгаа гүний уснуудад ашиглаад ирэхээр энэ хөрсний ус чинь шууд ширгэнэ л гэсэн. Тэгэхээр энэ говьд үлдсэн ганц одоо энэ одоо цэвэр ус гэсэн юм да эрдэнэ усан цэвэр ус одоо үндсэндээ ширгэж байхгүй болно л гэсэн. Ийм айцтай л ингээд нутгийн ард түмэн одоо ганц хэрэглэнийх усаа салчихгүй төлөө тэмцээд байгаа. Эзэн чинь юу яд юм уу? Уурхайг ашиглахыг зөвшөөрсөн юм уу? Энэ худагны эзэн хизээч одоо уурхайг ашиглахыг зөвшөөрөхгүй. Өчтөр хуралдаар тэр нөгөө өгсөн чихэр бичээнүүдийг гаргаж ирээд ингээд оромжлоо та нарыг энэний чинь би тий бид нар бол одоо иймэр нутаг усаа худаг усаа үлжөө бууцаа худалдахгүй. Та нар энийг аваа зайл гэдэг одоо эсгүүцлэр ихэд байгаа иргэн чинь энэ тэр их ч ус нь ундныхаа усыг өгөхгүй гэхээр яах юм? Одоо тэгэл тэдний зөвшөөрлөг одоо тэд нар ч одоо нэг олон жилийн ган гачиг ингээд энэ цаг уурын бэрхшээлээс болоод ингээд отор нүүдэл яваад явж нэзгөө хоогоор нь тэд нар ч одоо ингээд худгийг дураараа эзэмшээл одоо ингээд энэ замнуудыг харалта ингээд дандаа том техникүүдээр ирж соруулж авдаг. Хэрэг үү? Нэлээд гүнзгий шүү нэг 4 м орчим. Тэг одоо энэ тэндээс ингээ баахан зам ирсэн юм шүү дээ. Тал талаас ингээд ирсэн мó. Тэгээд ингээд эндээс эхлээд ерөөсөө өрөмний одоо цооногуд эхэлж байгаа. Ерөөсөө л одоо ингээд энэ орчим энэ уулууд ерөөсөө тэр чигтээ хайгуул лицензэнд хамрагдсан. Одоо нөгөө 28 лиценз гэдэг ч одоо за 28 лицензчүүд ингээд эхэлнэ. Тий. Одоо эхэлж байна. Тий. Одоо ингээд эхэлнэ. Тэгээ энэ дээрээс ганц одоо энд хамгийн сайн услын одоо гүнзгий удаг гэж нутгийн ард юм. Ууж хэрэгжилж ирсэн ус суугана да.
Сайн байна та. За. За өөрөө энэ ямар нэртэй компани билээ? Нэрэлэг. За хэдэн оноос энэ хайгуул лиценз авсан? Яг энэ тэр үү? Тэ энэ одоо яг энэ хайгуул хийж штэ танай хайгуул хийж байгаа лиценз хэдэн онд авсан? 15 он. За холбогдох хүчирэмжч байна уу та? Холбогдгийн зөвшөөрөл холбогдох хүчирэмжүүд байна. Манайх бол энэ юуны шүү дээ зүгээр. Энэ Эрдэнэ Монголын юугаар л захиалгаар л үргэлж байгаа. Танаа энэ талбай дээр чинь танаа бичвэрнүүд байх хэрэгтэй шүү дээ, тийм ээ? Энэ зэв. Өөрөө ямар албан тушаал томлээ? Би энэ кемп багсан. Кемп багсан. Тэгвэл одоо та бичвэрнүүдээ гарч ирээд үзүүлчих. Яг энэ талбай дээр ийм координатор ийм хайгуулийнэ гэдгээ инжлээс танаас сумаас төвшөөд аваад орсон байх хэрэгтэй шүү дээ. Бага. Тэр нь хаана? Энд офст л байж байгаа шүү. За та ороод аваад. Зүгээр нөө офст дээр. За. Офснаа. Хотод шүү. Яг энд одоо та дээр бүх юм байх хэрэгтэй шүү. Та тэр юм чинь зэрэг сайн. Одоо бүгд дээжнэр өстэй. Хэдэн метр дүрмж байгаа одоо? Одоо 50 метр. 50-43 бүгдээрээ байгаа мэн энэ дээрээ. Эрдэнэ Монгол компани байгуулсан нэгдэлтэй одоо 5 хүн болохоор товчхон энэ сайт дээр болоод ирсэн хүн болгоно бид хөдөлмөрийн ажлууд ажиллагааны зарчилгаа өгдөг. Тэрнээсээ товчхон танилцуулчих. 3 талтай гэсэн. За яг хариуцж байгаа юм блэ? Энэ залуу юу? За би эхлээд юм хэлээд тэгэхээр. За би энэ өмнө удлын дээс гэж нэвтрүүлэг энэ хүмүүсийн ард иргэдийн захиалгаар ирсэн. Нутаг оронд нь ингээд ухаад ингээд байна ийм алт ирсэн байна. Алтны ийм олон лиценз эзэмшиж байна гэдэг мэдээллийн дагуу бодит түүнийг сурвалжиж яг иргэдэд байгаа байдлыг харуулахаар ирсэн. Энэ чиглэлээр 10 жил маш олон ухаан Монголыг тойроод маш олон ухаагаар авсан. За яг зөвшөөрлгүй гэдгээсээ илүү ер нь бол дандаа зөвшөөрлгүй хууль бус ухаагаар нэлээд явсан. За зөвшөөрлөлтөд албан ёсны ухаагаар бол танах дээр бол би одоо 3 тудааг ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр зөвшөөрлгүй ухаа ямар гэдэг ерөөхдөө мэднэ. За ямар ч энэ хүмүүсийн одоо та нарын хооронд болоод байгаа тийм үйл ойлголцол маргаан яг газар нутаг ямар байгааг би бодтоор харуулах учраас би бол одоо энд оролцохгүй. Тэгэхээр иргэд болон одоо уурхайхан та нар одоо яг энэ ширээний ард одоо зөвшөлтсөл одоо бие биенээсээ асуух тийм мэдэхгүй чадахгүй юм одоо эргэлзээтэй юмудаа асуугаад ингэ явах. Тэгэхээр би бол оролцохгүй. Тэгэхээр та нар өөрсдөө иргэд болон уурхайхан гэсэн утгатай ингэ юм их. За тэгвэл бас нэг нь төгсчихгүй. Нэгнийгээ гүнж дээрүүлж дууссан шүү. Тэгээд нэвтрүүлэг энэ албаасаа бүгд цэцэгдэн та нар өөрсдөө шинэх баг. Гэхдээ ямарваа нэгэн хүний үг яриаг гойвлах ч юм уу иймэрхүү асуудал гарах юм бол та нар хандаг болоолаа хандаарай. Тиймэрхүү асуудал гарахгүй гэдгийг ямар ч сан хэлээ. Тийм ээ. Ямар нэгэн хоршоо бүлгээр нэгдэж биш зүгээр нутгийн ард иргэдийн төлөөлөл биш. Яг тийм ахалж нэгдсэн яг албан ёсны тийм байхгүй шүү дээ. Дөрөвдөрөө нэгдээд явж байгаа. Нөгөө кемпер зөвшөөрлөд байдаг шүү дээ. Тийм орногоос авдаг тухайн зөвшөөрлүүд ерөнхийдөө хэдэн он хаанаас яаж олсон тэр бичгээр нүстэй өөрийн танилцуулга болох болно. Орногоос авсан зөвшөөрлүүдийг хамгийн гол нь бид нэр яагаад ингэ яваад байгаа вэ? Одоо нутгийн удирдгуул болон одоо тэр электроникийн хурлаас гарсан шийдвэрүүд тийм үү. Тэр болон нөгөө ард иргэдэд ямар ч мэдээлэл байна. Ямар учиртай юу яваад байгаа юм бэ? Өчигдөр ямар ч байсан танай компани ерөнхийдөө ямар үйл ажиллагаа явуулах гэж яаж ч гэсэн сайжруулалтын төлөвлөлтөд одоо багийн иргэнүүд оролцоод бүгд сайн танилцсан байна. Тийм учраас ерөнхийдөө тэр талаар ерөнхийдөө ойлголттой авсан. Ерөнхийдөө бичвэр юм уу бол ганц зураг тэгэхээр үйл ажиллагаатай танилцъя гэж зорилго юм уу. Зөв. За тэгэхээр юусэн та хэдийг хурж ирсэн баярлалаа. Би бас өчигдөр өрсөн байгаа тийм. Манай кемпинг бас ингээд нэг ойлголтоо нэг талдаа болгоод авчихаа гэж өрсөн баг. Цаг гаргаад ирсэнд их баярлалаа. Одоо иймэрхүү уулзтууд болж байгаа бид нар бас баяртай хүлээж авч байгаа. Яг тэгэхээр үнэн бодиттой мэдээллүүдийг бас иргэдтэй түгээх нь зөв. Тэгэхээр одоо энэ жилээс ахуулаад нөгөө ашиглалтын тусгай зөвшөөрөл болсон, хайгуулын тусгай зөвшөөрөл маань ашиглалтын тусгай зөвшөөрөл болсон. Тийм болохоор ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор хуулийнхаа дагуу Эрдэнэ Монгол компаниуд бол иргэдтэй мэдээлэл өгөөд юу хийж байгаагаа тайлагнаад явж байгаа юм. Тэрнийхээ хүрээнд бид нар өчтөр одоо багийн хурал дээр очиод мэдээлэл өгсөн байгаа. Тэрнээс өмнө 2 сарын хугацаанд бол бүхний одоо айлуудаар яваад одоогийн байдлаар нийт юуны 2 дугаар багч 270 гаруй өрхтөө юм байна. Тэр дээр өрхийн одоо
200 гарангаар нь бид явчихад байна. 196 гоё тий. За бараг 296 өрхөөр бид бол явчихад байна. Хамгийн гол нь явахдаа яаж байгаа вэ гэхээр энэ төсөлтэй холбоотой яг үнэн бодит мэдээллүүдийг нь газар дээр нь өгье. Тэгвэл бас асар олон тийм юу үл ойлголцууд яваад байна л да. Одоо жишээ нь Эрдэнэ Монголынхаа энэ ган гачхийг болгоод байгаа юм. Тийм ээ. Үүл ирэхлээр нь буутчихад байгаа юм гэсэн ийм ойлголт яваад байгаа. Өрмийн аргаар идээд байна. Өрмийн аргаар одоо ингээд алтыг аваад ашиглаад байна. Тийм их ойлголтууд яваад байгаа юм. Тэгэхээр энэхүү ойлголтуудыг бас цөмөр нэг талдаа гарах шаардлагатай гэдэг үднээс бид нар ч гэсэн одоо ийм их боломж олж байгаа маш их баяртай байна. Тэгээд одоо та бүгдээс шүү асууж тодруулах зүйлүүд юу байх нь вэ? Бидний тусалцаа хэмжлэг юу байна тийм ээ? Тэрэн дээр ямар вэ? Тэгээд энэ жил өшөө бас нэг нөхцөл байдлыг ингээд жаахан хөндрүүлж байгаа асуудал нь юу вэ гэхээр энэ нутаг орн бол асар их гамтай байна. Ган гачигтай байна. Энэ ган гачигтай байгаа дээр бид нар ч ихсийг санаа зовж байна. Манай дээр ирж байгаа одоо ганцхан одоо та бүхэн ч ирдэггүй тийм ээ. Өөр нутгийн иргэд хурж ирээл ингээд цаа уугаал амны ус ундаа ингээд аваад явдаг тийм асуудал зөндөө гардаг. Хүмүүсийг ингээд анзаарж байхад ер нь бүгдээрээ л ган гачигтай байна, хэцүү байна, хуурайшил ихтэй байна, мал туранхай байна гэх иймэрхүү бэрхшээлүүд малчин болгоноос ирж байна. Бид бол энэ санаа зовж байгаа. Өөрсдийнхөө чадлаар туслахыг хичээж байгаа. Энийг бас та бүхнийг ойлгож байгаа болов уу гэж найдаж байна миний зүгээс. Тийм. Тэгэхээр одоо асууж тодруулах зүйлүүд юу вэ тийм? За ер нь тэгээд ерөөсөө иргэд танай компани талаар ямар ч ойлголт өгөх. Хэдэн оноос ямар хайгуул байсан, хизээ хүмүүний зөвшөөрлөөр агаа авцсан тийм ерөнхий үндэгийг ямар зөвшөөрлөөр хийлгдсэн одоо менежментийн төлөвлөгөөгөө хийлгэн явж байгаа. Нарийн сүлгээг хийлгэн явж байгаа тийм одоохондоо бас ямар төрөлд байна. За энэ бүгдийг бидний оролцоогүйгээр шийдэж болдог юм байх та. Хамгийн ихдүүлсэн нэгдүгээр та нар дарга нартаа бол харьцдаг. Би одоо эдгээр өөрөө гэсэн тийм таныг бол маш их сонссон. Мөнгөтөр даргаыг гэртэл байж байгаа явдаг тэр. Биднэртэй ерөөсөө харьцдаггүй гэж. Өнөө нуугаад байгаа юм байна. Нүгэн дээр нүнээ ирсэн. Энэ дарга нарын асуудлыг авч хилцдэг шиг ард иргэдийн яг нөлөөллийн мөс байгаа айлуудыг яагаад авч хилцдэггүй бэ? Тэр та нар сургалтын тэтгэлэг гэдэг нэг 500 мянган төгрөг. 500 мянган төгрөг та нар дандаа төрөө албаа авч өгч байна шүү дээ. Ардын хүүхэд яагаад тэрийг авч болдог? Ганцхан бүтэн чинь бүгд л өгсөн. Бус нь бүгд дарга. Энэ бүгд чинь энэ нутгийн хүүхдэр бага игээл тэгээд нөгөө дарган дээр хүүхдэд яц бүгд тэтгүүлсэн. За одоо би эхнээс нь ахвал авч яваа. За бид нэр 2019 онд өмнө нь бол энд газар эзэмших гэрчлэгээтэй байсан. Одоо энэ кемп гэдэг мөн юм кемп нэг гэдэг энэ байна. Энэ дөрвийг авч байна. Энэ кемп хоёрыг чинь сая та нарын дайраад ирсэн тэрний гадаа. Өмнө газар эзэмших гэрчлэгээтэй гэж бод газрын тухай хуулийн дээр гадаадын хөрөнгө оруулалт компани болон гадаадын хуулийн этгээд буюу одоо элчин сайдын яам бүх юмуд газар эзэмшихгүй газар ашигланаа тийм үү газрын хууль. Тэгээд бид нар 19 онд энэ газар ашиглах гэрчлэгээ гэдэг юм уу бас энэ хууль байна. За яг ямар хуулиар зөвлөж байна? Газрын хууль. Газрын хуулийн дээр бол сум одоо эзэмших эрхийн гэрчлэгээ энэ ашиглах эрхийн гэрчлэгээ. Газар эзэмших ашиглах эрхийн гэрчлэгээ газрын тухай хуулиараа тухайн сумын иргэдийн төлөвлөгөөний хурлаар ерөнхий төлөвлөгөө нь гараад газар эзэмшүүлэх. Тэр төлөвлөгөөний дагуу сумын насаг дарга энэ газрыг бол олгодог. Тэгэж зарчим англи хэлтэй юм байна. За энэ нэг ч ороогүй. Өдөө бодлоор ороогүй шүү дээ. Ороогүй. Тэр нэг дөрөв Иргэдийн хурлаар орсон. Иргэдийн хурлаар орсон тогтоолын үзүүлдэ. Тийм. Иргэдийн хуралд нь хин байдгүй ороогүй. Тийм. Хамгийн гол нь одооний тэр иргэдийн хуралд анх хэдэн онд авлаа. Тэгээ иргэдийн хурлын төлөөлөгчөөр байсан хүн байна уу? Энэхгүй байхгүй юу? Наа. Тэгээ нөгөө иргэдийн хуралд байсан хүмүүс байна уу та нар дотор? Хэрвээ байгаа бол тэгвэл тэр хүмүүс чинь мэдээд энэ асуудлыг шийддэг байхгүй юу? Иргэдийн хурлыг бол та нар сонгуулаараа өгдөг байхгүй юу? Та нар сонгуулаараа сонгосон тийм ээ? Тэгэхээр нөгөө иргэдийн хурлын төлөөлөгчдөөсөө тодруулах хэрэгтэй гэсэн үг. Бид нар бол ойлгохдоо нутгийн ард иргэд яг сонгуулийн тухай хууль заасныхаа дагуу сонгоод гаргаад ирсэн иргэдийн төлөөлөгчдийн хуралд албан ёс орон хуулийн дагуу оруулаад тэгэл тэр нөхдүүд хоорондоо тогтоолоо гаргаад 15 хүн байгаа шүү дээ. Танадаараа тэр бол бас зүг байна. Ингээд гарч байгаа байхгүй юу? Тэгэхээр яг энэ дэр чинь бид нар бол мэдэхгүй шүү дээ. Энийг чинь тийм ээ бадар зэрэг тийм эндээ бас сонсож.
Тэгэхээр бид нар чинь шууд гүйжиж байгаа сумын засаг даргыг одоо хууль бусаар тий тэнд нь хонж унжиж байгаад авдаг гэдэг асуудал угаасаа байхын ч арга байхгүй. Тэгэхээр бид нар иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхдүүдийг та нарт мэдээлэл өгж байгаа өгөхгүй байгаа бид нар мэдэхгүй л байгаа юм л да. Тэгэхээр бид нар энэ дээр бас ойлголцоогүй байна гэсэн үг шүү манай. Энэ бол бас та нарын гурван талаасаа сууя. Тэр би өчтөр тэр ундрахад дамжуулаад би танаа удирдлагууд хэлээд гэж. Иргэд бид нар очие. Дээрээс нутгийн удирдлага та нар биднэрт илдэггүй энэ дэр. Нутгийн иргэдээс үнэхээр дутаацсан, үнэхээр сүнс сүлдэн төөрцөн гэсэн. Одоо ерөөс орон нутгийн сонгуул болсон ерөөс жалганы урдаар яхаас өөрийг бодох юм байхгүй юм. Эднэрийг ярилцъя. Бид нар нэг ойлголттой үжиж бид нар нэг алхвал та нар нэг алхах. Энэ зарчмаар түүнээс та нар хоёр алхаад бид нар хоёр алхах. Нэг хор нэг жирсэн байхгүй юм шиг. Яг л энэ баялагын эзэж энэ хүмүүс тохиолдсон. Та нар А4 цааснаас өөр яг үндэ эзэмших ирэх байхгүй. Тийм учраас адилхан ойлголттой нэг мөр ойлголттой авъя. Яагаад иргэд мэдээг байхад энэ бүх зөвшөөрлүүдийг аваа явчих. Тэ? Тэгээ бид нөр мэд хэрэглэх хүрээнд мэдээлэл энэ тоотлол байдлын тухай хуулиар энэ газрын тухай баялагын тухай мэдээлэлч бүр нээлттэй байх хэрэгтэй. Бүр онцгой, тийм ээ? Хууль мөрөмж байгаа. Нууц юм ерөөс байхгүй. Бүгд компанич тавьдаг юунд тавьдаг. Огцож мэдээлэл өгдөг гэж тийм. Магадгүй бидний хувьд одоо яг иргэдэд гэрээр нь орж мэдээлэл тараагүй тийм алдаа байж магадгүй. Тэгтээ бол манайх хувьцаат компани Монголын хөрөнгөний биржтэй хувьцаагаа гаргацсан. Торонтогийн хөрөнгөний биржтэй хувьцаагаа гаргацсан. Энэхүү хувьцаат компани бол бүх мэдээллүүд нь санхүүгийн тайлангууд нь ил тод байх ёстой. За манай бүх мэдээллүүд манай веб хуудсан дээр Эрдэнэ.com гэдээ орох юм бол одоо бүгдээрээ энэ чинь сүлжээтэй болцоочлоо шүү дээ. Давгсан бод орж үзсэн л байлгүй тийм ээ. Англи, Монгол гэсэн хоёр веб хуудас байж байгаа. Монголын дараад орох юм бол яг англи тэр веб хуудас тэрэнд байгаа бүх мэдээллүүд нь тийм ээ. Хэвлэлийн мэдээллүүд нь бүгдээрээ яг монголоор орцсон байж байгаа. Бид нар юу хийчихвэ? За хэдэн метр өрөмдвөө? Үр дүн нь ямар хуу гарваа? За одоо нөгөө тусгай зөвшөөрөл авах ажлууд чинь юу болж байна вэ? Өө бид нар ашиглалтын тусгай зөвшөөрөл авчлаа шүү. Одоо дараа нь ийм ажлууд хийгднэ. Бүр одоо нөгөө миний өчтөр та бүхэн танилцуулсан нөгөө презентацийн шүү дээ тийм ээ. Юу танилцуулсан ш танилцуулга шүү. Тэр танилцуулга чинь хүртэл ингээ байнга удирдлаараа шинжлэгдээд ингээ явчих. Тэгэхээр бас тэр мэдээллийг юу зөөр авах. Дээрээс нэмээд одоо энэ компани албан ёсны сошиал медиа хуудас байгаа шүү дээ. Одоо нөгөө Twitter, Facebook гэдэг бүгдээрээ байж байгаа. Facebook-оор ороод бас дагаарай тийм ээ. Facebook-оор яг тэнд дээр шинэ гарч байгаа мэдээлүүд бүгдээрээ адилхан Facebook-оор гарч байгаа шүү. Яг тэрийг бас юм багамдаа. Тийм давгсан малчил чинь тийм. Одоо би нөгөө чиний ярьсан дээр нэг хариулт өгчээ. Тийм. Би нэг бас ингэ ойлголт өгчээ. Одоо Монгол Улсын үндсэн хуулийн сургаагийн хоёргээл нэг зурагтаар яриа л байгаа та нар сонсож байгаа бах тий. Газрын хэвлэл болон одоо газрын баялаг бол төрийн нийтийн өмчөө гэсэн нэг маргаан дагуулаад явж байгаа юм хуулийн заалт байгаа. Өмнө нь бол төрийн өмчөө гэсэн ийм заалт байсан. Тэгэхээр нөгөө төрийн нийтийн өмчийг хэн захиран зарцуулдаг вэ гэхээр иргэдийн төлөөлөгчдийн хурлынхаа төлөөлөгчийг өмнөөсөө сонгоод тэр иргэдийн төлөөлөгч нар чинь хуралдаад газар болон бусад асуудлаараа шийдвэрээ гаргацдаг. Тэгээд тэр шийдвэрийг үндэслээд сумын засаг дарга байх юм уу, аймгийн засаг дарга байх юм уу, энэ ашигт малтмлын асуудлыг ашиглуулах юм уу, иргэдийн төлөөлөгчдийн хурал нь шийдсэн юм гэдгийг ингээд шийдээ явж байгаа байхгүй юу. Тэгэхээр иргэдэд мэдээлэл очихгүй байна гэдэг бол нэгдүгээрт иргэдийн төлөөлөгчдийн хурал мэдээлэл өгөх ёстой байна. Хоёрдугаар компаниас өгөх ёстой байна. Бид нар болохоор нөгөө иргэдийн төлөөлөгчдийн хуралтай харьцаад байгаагаа л ойлгоод яваад байгаа шүү. Тэгэхээр мэдээж энэ газрын хэвлэлийн баялаг гэдэг бол төрийн нийтийн өмчөө. Энэ бол ард түмний өмч байхгүй юу? Ард түмний өмчийг хэн захиран зарцуулдаг вэ гэхээр төлөөллөөрөө та нар сонгоод бий болгоцсон, бид нар сонгоод бий болгоцсон шүү дээ, тийм ээ? Та нар гэж байгаа биш. Надад ч гэсэн миний иргэдийн төлөөлөгчтэй хурал байна. Тэгэхээр тэрүүгээр дамжуулж төрийг бариад тэр хүмүүс чинь энэ холбогдох зөвшөөрлөө тэр төрийнхөө захиргааны байгууллагуудын, мэргэжлийн байгууллагуудын хяналтанд өгөөд явж байгаа ийм үйл ажиллагаа байгаа юм. Дарга нарын хүүхдүүдэд тэтгэлэг авсан гэдэг агаар дээр чинь бид нар бол тэр хүүхдэд ч хурилаагүй шүү дээ. Мөнгөний л өгчөж байгаа. Дахиад нөгөө иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдээрээ энийг хуваарлаж өгөөрэй л гэж байгаа. Тэр хуваарлалт тэндээ шийдэгдэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар тэр айлын хүүхдэд яг ингэж өгөө. Араас нь бид нар хяналт тавих хэрэгтэй юм байна гэдгийг одоо бид нар ярьж байгаа байхгүй. Бид нар араас нь хяналтаа тавих хэрэгтэй юм байна шүү. Айл болохоор илүү бид нар малчны хүүхдүүд манай мөнгө хинт хуваарлагдсан бэ гэдгийг араас хяналт тавих хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Нөхцөл байдал ийм л байгаа шүү. Заавал юу вэ? Одоо та нарын хурлын чинь ингээд бүтэн бичээд их боломжгүй шээ. Би нэг хэдэн асуулт асууж идэх хөө. Одоо хүмүүсийн янз янзын хэл ам энэ тэр байгаа шүү дээ. Тийм ээ. За танах дэлхийн зах зээл дээрээс 15 сая долларын бонд босгосон гэж тэр өмнө.
Юуны хамгийн сүүлийн санхүү 20 сая канад долларын хувьцааны санхүүжилт босгосон. Бонд бол биш шүү те. Хувьцааны санхүүжилт. Нэмэлт хувьцаа гаргаад өөрийнхөө хувьцаанаас одоо хөрөнгөний биржээр гаргаад ингээд босгосон. Одоогоор олборлт хийчихэд ерөнхийдөө нэг 2000 орчим тонн нөөцтэй гэсэн нэг юм мэдээлэл юм. Олборлт биш хайгуулын. Хайгуулын тий. Хайгуул 2000 тонн юм тий. 2000 тонн гэж яригдаад байгаа байхгүй. Геологийн нөөц тогтоож байгаа. За тий. Одоо энэ бид нар ч одоо ингээ 2004 оноос хойш ингээл нэмж хувьцаагаа гаргаад компанийн хувьцааг нэмж гаргаад урдны хувьцаа эзэмшсэн улсууд нь багасаал ингэж явсаар байгаад бүх юм зардал чинь санхүүжүүлж байгаа тийм. 2004 оноос хойш бид нар нэгч төгрөгийн орлого олоогүй. Энэ хооронд бид юу хийсэн бэ гэхлээр хайгуул судалгаа та бүхэн харсан бах тийм ээ олон өрмийн цоонууд байж байгаа. Одоо энэ баян хөндийн орд дээр ихэд бид 310 гаруй цооног өргөдсөн байгаа байхгүй. Энэхүү цоонуудыг бүгдийг өрөмдөд яадаг вэ гэхлээр энэ дээр геологийн нөөц тогтоогддог. Геологийн нөөц нь өөрөө 3 үндсэн шатлалтай. Нэгдүгürt нь П нөөц. Одоо ABC-ийг аваад үзье тийм ээ. ABC гэдэг нь А нь болохоор одоо хамгийн үйлдвэрлэх боломжтой, ашиглах боломжтой нөөц гэсэн. Б нэгд нь тэрнийх нь гадуур гэсэн. С нэгд нь бол бүр одоо магадл багтай нөөц гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр бид бол энэ ордыг нээж илрүүлээд тогтоогоод нөөцийг нь Монгол улсын эрдэс байлгийн сан. Эрдэс байлгийн зөвлөлөөр оруулж бүртгүүлсэн. Хэд гэж бүртгүүлсэн. Одоогийн байдлаар бодсон байгаа нөөц маань ашиглалтын нөөц нь өөрөө 10 тонн. 10 тонн. Геологийн нөөц нь 22 тонн шүү дээ. Геологийн нөөц тийм. Тэгэхээр ашиглалтын нөөц нь 11 тонн. 2000 тонн гэж яригдаад яваад байгаа шүү. Тийм бол багцсан. Наач хөл ашаа мэдээлэл. 2000 гэсэн байхгүй юу. Тэгээд наач 2000 гээд яах юм бол баг стратегийн ордод орж байгаа. Хэмжээний том болж байгаа. Тэгээд дээрэс нь энэ нутагт одоогоор өнөөдрийн байдлаар за миний харснаар бол 28 орчим лиценз олгогдсон байна. За энд бол танаа компани бол хамгийн толгой том компани. За бусд нь бол жижиг компаниуд. Гэхдээ энэ нөө стратегийн одоо том орд болохгүй тул бас одоо би хүмүүсийн тий одоо дил тул яриануудыг л би одоо өмнө асуугаад байгаа шүү дээ. Тэгээд танах одоо жишээ хамаатан садан ч юм ах дүүс ч юм уу те найз төхөж юм ингээд хуваагаад жижиглээд стратегийн орд болохгүй тулд хуваацсан гэсэн юм яриагаа энэ үнэн үү? Тэгэхээр энэ дэр яг юм хөө асуултыг асуугаад авч байгаа нь бидэрт одоо бас завшаан болж байна. Энэ дэр одоо ялангуяа энэ хөрөн цавын орчимд энэ говьор байж байгаа бүх компаниудыг бүгднийг нь Эрдэнэ Монголынхоо Эрдэнэ Монголтой холбоотой гэсэн тийм өрөөсгөл ойлголтоос яваад байгаа. Бид энэхүү одоо бүс нутагт одоо Шинжис Баян өндөр сумын бүс нутагт бол ойролцоогоор 5 ойролцоогоор шүү. Яг 5 тусгай зөвшөөрлөж байна. 5. Танах энэ 2 нь тийм 2 нь хайгуулын тусгай зөвшөөрөл. 3 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл. За тэгэхээр эдгээр тусгай зөвшөөрлөөс гадна өөр олон компаниуд байгаа. Эдгээр компаниуд одоо үнэхээр Эрдэнэ Монголын хувь эзэмшил тэрэнд нь байд юм уу гүм үү гэдгийн дээр компани болгоных нь эцсийн хувь эзэмшигч бүртгүүлдэг болсон шүү дээ. Манай Монголын уулуурхан компаниуд тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компаниуд чинь бүгдээрээ хааж явж байгаа гэдэг чинь хамгийн сүүлд нь хэн эцсийн хувь эзэмшигч юм бэ гэдгийг нь манай Монгол улсын татварын тухай хуулиар нэг гаргаж ирдэг болсон байхгүй. Энийхэн дагуу одоо бид нар шалгуулад одоо бас иргэддээ бас нэг ойлголтоо нэртэлтэй болгоод авчмаар байгаа байхгүй. Тэгэхгүй болохоор энд байгаа одоо бүх тусгай зөвшөөрлийг л Эрдэнэ Монголынх гэдэг нөгөө манайх чинь зайлвал нөгөө номхон бор гэдэг шиг л хоньны бор гэдэг шиг ингээл бүгдээрээ хурж ирэл уулзж яахад бид нар л ингээд байнга байж байгаа болохоор тийм их асуудал гараад байгаа шүү. Ойлголоо. Тэгээ ерөнхийдөө яг хуу иргэд уурхайхан болвол маш хол ажиллаж байгаа юм байна. Тэр ойлгомж та нар ч өөрсдөө ойлгосон. Дунд нь энэ гарч ирсэн засаг даргын багийн төлөөлөл нөхдүүд байна шүү дээ. Эдгээр чинь бас яг хуу яг өнөөдрийн нийгэм бол идэж уусан асуудалтай. Иргэдэд бол авчиж боосон, иргэдийг загинсан, захирсан. Ихтэй та нартай харьцаад байдаг. Та нар одоо амхандаа бас нэг өвдөг юм уу гэл татвар төлөөл явж байгаа байх тий. Тэгэхээр тэднэр нь дундуур нь завчаа хийгээд ингээд иргэдийг төрөлдүүлээд энэ хүмүүс чинь дүр туйлдаа хүрээд ингээд өнөөдөр ирсэн байж байна. За тэр яг хуу тэгээд хамгийн гол асуух гээд байгаа өөрөө чи сая хэлсэн мэдгэлтээр би бас нэг зүйл тодруулаад хэлмээр байна. Одоо орон нутгийн засаг захиргаанд бол ингээд хахуул өгдөгөө, давилга өгдөгөө гэж хэлж штэ тийм ээ. Тиймэрхүү асуудал бас хэрэглэн донд яригадаад байгаа юм аа. Бид бас энэ маш хэмзгэлж хандж байгаа. Эмзэглэж байгаа. Энэ дээр тэгтэж байгаа байж байгаа ярьж байгаа босчтой. Эмзэглээд одоо яг тэр үнэхээр авилга өгсөн асуудал байгаа бол тэр зохих ёсны шалгадаг авилгатай тэмцэх газар байна тий. Эдгээр улсууд нь шалгуулъя гэж. Тэр нутгийн юу сумын засаг дарга гэсэн яриад байгаа шүү дээ. Би одоо энэ ингээд шалгуулаад нэгтлэн гармаар байна. За манай хувьд бол одоо бүх хууль заасан ямар шаардлага байдгийг энэ болгоныг бүгднийг нь биелүүлж ажиллаж байгаа. Тэр үүднээс бол бид нар одоо ихтгэлтэй хэлж байна. Одоо үнэхээр шалгадаг, мөрддөг тэр нэг талд нь гаргадаг мэдээллийг нь илтгэх болгодог ийм байгууллага гэх юм бол бид нар одоо шалгуулж байна. Танах дээрээс за би ч одоо олон газар ирсэн болохоор за
говийн аймагуд ерөнхийдөө бол одоо Монгол орн бол тэр чиглэл арт эдийн засгийн орн тийм ээ. Маш олон уул уурхай. За тэндээс нөө хууль бусан ч маш олон байдаг. Хууль ёсныхан бол яг ажиллаа хийдэг. Гэхдээ танайхан нөхөн сэргээлт бол хийгдэх нь тодорхой. Бүх юм тавигдсан баг тийм. Тэгээд дээрээс нь усны асуудал бол маш хүнд асуудал. Одоо Монгол орны цэвэр усны нөхцөл юу дуусч байгаа. Монгол орноос өөр цэвэр усаа жорлогоо татдаг орн байхгүй. Тэгээд энэ цэвэр ус гэдэг бол маш хүнд. Сая маш олон газар явлаа, худгуудын шалгалаа. Нөөц нь бол нэлийн бааж дооршсон байна. Танаас нь худаг гарсан байна. Байнга том машинаар зөөдөг гэж юм. Тэгээд усны асуудал гэдэг бол хүн бол усгүй бол амьдрахгүй шүү дээ. Энэ бол бидний болон бидний одоо хамгийн гол нь өөрөө чинь ирээдүйн энд бидний бүгдээрээ хамтж явдаг байхгүй. Би ч гэсэн тэр үднээс ингэж нэвтрүүлэг хийж цацаж байгаа. Тэгэхээр энэ усны тал дээр яг та нар яг яаж ажиллаж байна? Одоо оюутлага гэхэд одоо секундэд 40,000 тонн ус гаргадаг гээл. Нөгөө одоо өмнө говьхон ч бол бүгдээрээ 1 литр усыг иргэдэн 100 төгрөгтөлж авдаг болсон байна. Тийм байгаагүй шүү дээ. Сайхны хүртэл. Гэтэл тэнд яг хөө мэдээж хэрэг Монгол улсын засгаас маш их татвар маш их юм өгж байгаа ч гэсэн тэр усаар тоглоод дуусчаа. Эцээс тэд нэр гадны хүмүүс ширгээгээд аваад яваад тэр Монгол хүмүүс л үлдэнэ. Тийм биз дээ. Тэгэхээр энэ тал дээр танах яг яаж ажиллаж байгаа? Усыг юу нь яаж хэрэглэх юм те? Энэ талаар нэг сайн тайлбар өгөх хэрэгтэй. Зөв. Бид одоо энэ иргэдээ одоо хийж байгаа мэдээлэл танилцуулга дээр бүгдэн дээр нь ялтаад хэлж байгаа. Манай одоо техник судалгааны үндсэн дээр төлөвлөгдсөн одоо уулын байжуулах үйлдвэр маань боловсруулах үйлдвэр маань секундэд 6 литр 6.2 литр одоо ус хэрэглэнэ. Энэ бол манай Монгол улсын яг уул уурхайн салбарт бол яг иймэрхүү хэмжээний одоо ашиглалтын ордод тийм ээ. Иймэрхүү хэмжээний үйлдвэрт бол хамгийн бага доор ус хэрэглэж байгаа. Бидний одоо тооцоололоор бидний одоо энэ бүх техникийн судалгаа хийгдэж шүү дээ тийм ээ. Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах. Энэхүү техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлын хүрээнд манай тэргүүний ээлжний асуудал бол яавал байгаль орчинд сөрөг нөлөө бага үзүүлэх вэ? Нөлөө байхгүй ажил хийх вэ? Яавал бага ус хэрэглэх вэ? Манай боловсруулах үйлдвэр өөрөө нийт усныхаа 86.4%-ийг дахин боловсруулж хэрэглэх юм байна. Бид нөгөө тэр одоо шийдвэрүүд чинь энэ одоо яг энэ технологийн сонгоё гэдэг чинь бас ардаа эдийн засгийн бас ач холбогдолтой шүү тийм ээ. Зарим нэг зүйлүүд нь үнэтэй байна. Зарим нэг зүйлүүд нь хямдхан байна. Тэгэхээр бидний бол энэ эдийн засгийн шийдвэрүүдийг гаргахдаа нэн тэргүүнд бодож хэрэгжүүлдэг зүйл маань усыг яавал бага хэрэглэх вэ? Бид бол говийг ойлгож байгаа бас. Одоо энэ чинь дэлхийн дулаар л болж байна. Манай говьд ч одоо 2.1 дэлхийд 1 гараас дулаарж байхад манай говьд 2.3 гараас дулаарч байгаа гэдэг асуудал хүнд байгааг бид бас яг дунд нь байгаа болохоор ойлгож байгаа. Тэгэхээр бид нар тэр өнцгөөсөө бол хамгийн бага ус ашиглах ийм л технологиг сонгоод ашиглаад явж байгаа. Энэ яаж нэг гэхээр манай Монгол улсын энэ усны нөөцийг бодох, усны нөөцийг үйлдвэрлэлд ашиглах энэ бүх стандарттай нийцээд энэс бүр давсан тийм шаардлага хангаа явж байгаа. За би гадаа сүүлчил асуулт. Одоо мэдээж хэрэг ингээд хүн болгон бол тэгэл амьдрахын төлөө явж байгаа тийм. Тэгтэл дараа нарт нь ингээд сая дөнгөс хэллээ шүү тэтгэлэг гэж яадаг энэ хүмүүс нь байдгүй. Мэдээж ард иргэдлийн нутгийн эзэн. Тэгээд хамгийн гол нь одоо танах энэ уул уурхайг ашиглаад ихснээс одоо дараа 90 сум орон нутагт яг төсөв гарсан байгаа шүү дээ. Ичнээ одоо юу сургууль цэцэрлэг ч юм уу тийм бүтээн байгуулалтын тал дээр яг юу хийн гэсэн төлөвлөгөө байгаа юм. Тийм яг тийм гарсан байгаа. Одоо манайх чинь юм шүү дээ. Юун дээр өнөө хүртэл бид нар ч одоо яг сүүлийн яг энэ орд дээр бол сүүлийн 5 жил ажиллаж байгаа. 5 жил ингээс хайгуул судалгаа ингээл явж байгаа. Энэ хугацаанд бид нар нэг ч төгрөгийн орлого олоогүй. Энэ үед бол бид одоо өнгөрсөн 5 жилийн тусалцаач ямар хөө вэ? 1.2 тэрбум. Шившин бол 10 хэдэн жилээр өнгөрсөн 5 жилийн чинь dan 200 гаруй сая төгрөгийн суманд уу? Тийм. 2 жилийн хугацаанд 200 гаруй 5 жилийн хугацаанд 200 гаруй сая төгрөгийн хандив тусалцаа өгсөн байгаа юм байна. Тэрийг бол иргэд огт мэдэхгүй байгаа юм. Мэдэхгүй шүү. Юу өгсөн? Нэг чихрээ бичээ өгсөн гэдэг өчигдөр жоохон шивээ. Чихрээ бичээний асуудал бол за дөрөв тэр нөгөө нэг хамтын ажиллагааны гэрээ хийж ажилтгүй гэсэн тийм ээ. Ер нь бол ашиг нутгийн тухай хуулийн 42-ийн 1 Монгол Улсын төсвийн тухай хуулийн дагуу бид нэр эрүүл мэнд боловсрол хоёроос бусад салбарт юу өгөх ханд өгөх нь хоёртой. Монгол Улсын төсвийн тухай хууль шүү. Ашиг нутгийн тухай хуулийн 42-ийн 1-ээр бол бид нэр уурхай байгууллагатай холбоотойгоор тухайн нутагт дэд бүтцийн асуудлыг шийдэх тийм ээ. Эрүүл мэнд боловсролыг дэмжих чиглэлээр хандив тусалцаа одоо өгч хамтран ажиллана гэсэн заалттай хуулийн заалттай 42-ийн 42-2 шүү. Энэ хүрээндээ бид нар 2015-оос өмнө бол бид нар одоо орон нутгийн хөгжлийн зөвлөл гэж байгуулад одоо бүх төсвийн байгууллагын одоо дарга эрхлэгч нар тэгээд багийн дарга нь
Тэгээд сумын дараагийн хэлтэй үргэлж ороод бүгдээ за энэ жил бид нэр одоо та нар тэдэн дөрмөр хандуулсан зүйл энийг юу их вэ гэд ажлаа эрэмблээд явдаг байсан тийм ээ. 15 оноос хойш бол уул ухаан ингэж явж болохгүй. Одоо та нар яг гэрээ бид нар гэрээний их бат загвар баталж өгье. Энэний дагуу гэрээгээ гэж өгöd 15 оноос хойш баян гэрээтэй явж байгаа. За энэ хүрээнд бидний төрөнд дурсан тийм ээ төсвийн тухай хууль болон ашиг нөхцөлийн тухай хуулиар бусад салбаруудад юм өгч болохгүй гэсэн учраас бид нэр эрүүл мэнд боловсролыг голчилж анхаарал тус амьдцалцаа өгөө явдаг. Энэ дунд бид нэр за нэгэнт одоо тэр нутагт оронд ялцсан иргэдийн амжиргааг дээшлүүлэх хөтөлбөрийг бид нэр өөрсдийн сайн дураар оруулж ирсэн. За тэр иргэдийн амжиргааг дээшлүүлэх гэдэг дотор юу орд юм бэ гэхээр одоо өмнөд бидний ярьж байгаа тэр өвсдөж ял асуудал. Өмнө нь бол бид нэр жил болгон 5 сая төгрөгөөр шинжин сумын эрсдлийн сан буюу өвсдөж жилийн сан одоо ингээд цуцаатгаж ирсэн. Одоогийн байдлаар би өчигдөр тэр мөнгөдөөс би танаа тэр санчаас эдэн дөрөвдөн 30 сая төгрөг байгаа гэсэн. Нөхөө өсөхгүй үед ч одоо багш. Нодлон бол бид нэр одоо уртын гол баг дээр 10 сая төгрөгийн өвс өгсөн. Тэжээл бол тэр үед нь тэжээл одных он зэрэггүй манай өвс ягаад тэгээд тэрүүгээс одоо би тэр Гамбатаас одоо тэр үлдэгдэл мөнгө хэр байна. Чи хэдийн зарцуулах юм гэхэд 8 сая төгрөг бэлнээр сая гаруй төгрөгийн өвс зээлэр өгсөн байна. Одоо нэг 40 бодол яг задарсан тэгээд нийлүүлэх юм бол 40 бодлын өвс үлдсэн юм байгаа. Тэр 8 сая төгрөгөө одоо энэ манайх ихний 1000 бодол үзэж тэрний чинь нэг борлуутай зээлээр авах зээлээр аваад яхаар тэр чинь 5 сая төгрөг гад ингээд 13 сая төгрөг болохоор одоо доронтоос атсан бай ханаас атсан бай нэг бодол үүснэ 13-т одоо өнөөдрийн үнэ ханшаар ирж байна. Цаашаа бол одоо яхаа. Тэгээд тэрнийг өвс хичээлээ татаад одоо сангаа бүрдүүлж ирсэн. Надад өгсөн мэдээлэлээр бол булганаас ногоон хичээл ачуулаад арай дээр юм байна. Танах одоо хизээнээс эхэлж хайгуулсан хизээ дуусгаж байгаа. Энэ хайгуулын компанид чи хичнээн хүн ажилтан байна. Нутгаас орон нутгаас ажиллах хүч авсан уу? За тэгээд дээрэс нь холбогдох хүч хөрөмтүүдэд тайлбарлаад хизээнээс синээс авсан зөвшөөрлөд ингээд явж байгаа. За. За хайгуулын Тухайд маань нэг хайгуулын ажлын төлөвлөгөөг ашигт малтмал газрын түвшний газар мэргэжлийн хэлтийн ерөнхий газраар 2020 оны 4 сарын 23-нд 6 сарын 30-нд батлагдсан байна. Хайгуулын. Одоо дээд дагуулдаг гэсэн үг шүү дээ засгийн газрын. Үүний дараа сумаар батлагдсан 2020 оны за 100 сар 50-г баг шиг баг. 20 оны төлөв 50-г байна. Ингээ батлагдсан байна. За 20 оны 8 сарын 5-нд усны ашиглалтын тусгай шүү. Ус ашиглал. Усны гэрээ. Сумтай байсан. 8 сарын 6-ны өдөр. Энэ Баянгор аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газраас энэ дүгнэлт гаргасан 8 сарын 11-нд. Юуны дүгнэлт вэ? Усны дүгнэлт. За. Мэргэжилтэн зөвлөж яв. Байгаль орчин аялал жуулчлалын газрын баталчих гэсэн. Ингээ баталчихсан. Бэнтэсэн. Монгол Улсын усны тухай хуулийн энэ шинжин сумтай хог хаягдлын гэрээ байгуулсан. 8 сарын 5-ны өдөр байгуулсан. Энэ гэрээ дэшн температур. Энэ хог хаягдлын мөнгөч 300 төгрөг төлөх юм билээ тийм шат байсан. Сад уу? Яг танад одоо энэ кемп дээр байрлаж байгаа хогийн нэгдсэн төв хаана? Нойлын дэш. Мэдээ зөвшөөрсөн талбараар өрнөлтийг хийж байхад бас та хариуцлагатай байх хэрэгтэй. Ямар ч тийм нийгмийн хариуцлага эргээд энэ та нарыг өрнөлтийг хийгээ явсны чинь дараа энд ирээд малчид амьдрах ямар ч нөхцөл боломж байхгүй тийм үү? Та өөрөө малтай хүн байсан бол энд ирж буух уу дараа? Яг тийм нөхцөл байдал одоо үүссэн юм шүү дээ танаа дээр. Төвд мэддэг юм.
Энд энэ та агуулсан төлөвлөгөөний энэ баян дэвшин зүйлсээ. За. Шинжис сумын засаг дарга Хүмүүхтэр Баян дэвшин сумын засаг дарга Балчин яам. Баян дэвшин сумын засаг дарга Балчин яам гэсэн тэргүүтээ Эрдэнэ очир, улсын байцаагч Эрдэнэ очир, улсын байцаагч Ям цогоо гэд нөхдүүдий. Тий. Гараа усаг тамхтай. Энэ юуны юу юм? Баян онгор аймгийн Баян дэвшин сумын нутагт байрлах өндөр анартай хайгуулын тусгай зөвшөөрлийг талбайд 2020 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвөө. Энэд батлаад өгсөн юм байна. За, усны төлбөр төрсэн баримтч юм байна уу? Тэр чинь цуг байнга явж явах хэрэгтэй. Бичиг баримтын бүрдэл чинь байх хэрэгтэй. Усны төлбөр байна. За. Тэрийн за би асууж давтаад байгаа. Мэдээж хийсэн баг. Энэ чи юуг батсан ч усны хөвгөөс. За, тэгээд усаа бид нар хол удаас авч байна. Амныхаа усыг. Амны усыг гүнзгээс авч. Юугаар хатгаж авах? Амны усыг уу? Тэг ховоогоор л авч байгаа. Ховоогоор л авч байгаа. Нэг зэрэг энэ гадаагаа 200 савар л авч байгаа. Усаа амны усыг тэргээр зөөж. Одоо сум өдөртгүүтээ уулзсан байдаг. Манай даргууд тий харин та нар яг ингэж ярьдаг байхгүй юу? Өдөртгүүтээ уулзсан. Өдөртгүүд хүн ард иргэд хүн биш юм. Өдөртгүүднүүд ард иргэдэд танилцуулах байдаг. Тэр үг одоо бид нэг та нарын ажлыг тэр тамгын газар ажиллаж засаг дарга урлын дарга чинь танилцуулахгүй шүү дээ. Та нар өөрсдөө манай компани хэмжиж багийн иргэдийн хуралдаар очиод төсөө танилцуулаад тийм ээ? Ямар ажил хийх гэж байгаа юм? Зорилгоо тодорхойлоод нутгийн иргэдээс зөвшөөрөл аваад дэмжих юм уу дэмжихгүй юм. Цааш нь явах болов явахгүй юу? Энийг шийдээ явах хэрэгтэй шүү дээ. Анханаас нь та нар. Танах Баян онгорт нэг 200 оюутны тэтгэлэг мэтгэлэг зарлаад байдаг. Корондго мөн үү? Корондго мөн. За тэгээд та нар манай сумаас хичнээн оюутан хамруулсан. Тэр би яг нарийн ширээн мэдэхгүй. Би аваад нэг гоо эцэг ахалж ирсэн. Гоо энэ дээр хариуцлага юм байгаа байхгүй. 200 оюутныг ингээд том улс төрчдийн лоббигоор авийн тэгээд ингээд оюутны тэтгэлэг олгодог. Баялагын эзэн энэ айлуудын хүүхдүүд тэр төлөвлөлтөд хамрагддаг. Яагаад энэ баялагын эзэн энчээ байхад тэр хаа байсан тэр улс төрчдийн золиос нь тэр хангаас юм оюутнуудыг ивэлдэг юм. Тэр нарийн ширээн сайн мэдэхгүй байна. Ийм юмнууд бол бид нар маш их олон жилийн одоо сарын судалгааны үндсэн дээр танаа дээр ирж байгаа. Бид нар баримт нотлоготой юм ярина. Танах эренгүүтээ зөвшөөр өгсөн хэмжээнээс давсан том техник авчирч энэ ч заг татж байгаад баригдсан. Тэргээр арга хэмжээ авахгүйсэн үү? Авахгүйсэн үү? Авахгүйсэн ба харав. Ямарсан баг. Тэгээд одоо дөнгөж эхлээд дөнгөж хайгуулаа ихэд ийм ажиллагаа явуулж байгаа юм чинь цаашид ер нь энэ үйл ажиллагаа явахад бол танах бол хэцүү. Тийм учраас наад ажиллагаа өнөөдрөөс эхлээд тасан зогсоо. Та нар удалгүй тав. Ган гачгийг далиндуул та нар ингэж нутаг орон уухгүй. Та нар нутаг оронд өгөөжтэй улс орны эдийн засгт өрөг өгөөжтэй бол бид нөр хэрэг одоо та нарыг эсрүүцээд яваад байх юм биш. Бид нөр тэгэж одоо уул уурхай эсрэг явж байгаа юм биш. Бид нөр хариуцлагагүй ийм уул уурхайтай бол одоо эхнээс нэхэд тэмцгээс шааргал.
зүдийг минь уймруулна сайхан нутгасаа салхнараа санаа сэтгэл минь өнчөрнө сайхан нутгасаа салхнараа санаа сэтгэл минь өнчөрнө Sülesin sadaka Amığın tudiğinin ardına Atar olsa salgılara Aşutsın zurkmin şimşirine Atar olsa salgılara Aşutsın zurkmin şimşirine Südesin sadaka Hayırgı çeçigmin ömrüne За бидэд Баянгар аймаг Шинжийн сумаар тойроод за Ихийн гол гэж сайхан газраар очиж одоо яг үнэхээр байгалийн үзэсгэлэнтэй бүрдсэн одоо жимс ногоогоор бэлгсэн маш сайхан газар очиод одоо буцах замдаа энэ онгон улаан уул гээд уг нь бол энэ миний бодлоор энэ дунд говийн цагаан совраг гэж одоо нэрлэмээр маш ийм гоё үзэсгэлэнтэй бас ийм сонин тогтцтой газар байдаг юм байна. Тэгээ нүд байсаа явж итэл энүүгээр ч нэг жижигхэн холгоны хөшиг баах юм гарч ирээд гайхаад тэгээ энэ дээр нь гараад харсан чинь одоо яг миний наад харагч чинь ийм том маш томоор ингээ ухацсан. Тэгээд ингээд шороог нь бүгд нь овоолаа ицсэн. За энэ доошоо сая дорооноор байхын зураг авлаа. Энэ доогуур ч гэсэн маш олон одоо хүн нэг 4-5 хүн орчим, зэрэг орчмоор тиймэрхүү хэмжээтэй нөхнүүд байна. Тэгээд энэ нөхөн бол баг дрон дээр харахад баг 100-аад нөхөх гарцсан байна. За тэр доор нэг ихсэн эвдэрсэн маягтай байж байна. Тэгээд ерөнхийдөө бол энэ бол яг одоо биднэрт байгаа энэ тусгай зөвшөөрлийн одоо энэ эзэмшигчдийн мэдээлэл дээр Bridge Mining гэдэг компанийн 4 алтны лицензийг 2001 онд авсан байна. Тэгээ 2002 онд авсан байна. 2006 онд, 2008 онд гэдэг нэг юм яг одоо энэ баримтан дээр харагдчихл 4 шиг авсан. За энэ 4 нь болохоор 2031 он хүртэл ухахаар онгон улаан уулыг 2002 онд аваад 2032 онд дуусахаар ийм лиценз нь олгогдсон байна. За энэ онгон улаан уул гээд 2008 онд аваад 2017 оны 12 сард нэг лиценз нь дууссан юм байна. Бодвол эднийх ухаад энэ хугацаанд дуусаад ингээд хаяад явцсан баг. Гэхдээ энэ дахиад энэ дээр дахиад сунгах энд бас нэг дахиад нэг газар олгоцсон. Энэ хаана гэдгийг бидэхгүй. Зүгээр ямар ч энэ баримтаар бол ингэж харагдаж байна. Тэгэхээр одоо нэг л юм хэлээд байгаа. Одоо үнэхээр та нар алтныхаа А лицензийг авчихсан бол ухаж болно. Ухсан бол буцаагаад нөхөн сэргээлт хийдэг байгаа ч л гэдэг юм хэлээд яриад байгаа. Тэртээ та нар ч ингээл бензин тус зардцуулаад ингээл ухаал байна. Тэгэл авах юм аваад алтын аваад цагаан алт одоо хэрэгсүүр те өвгдээц юм булш бунхан одоо юу вэ өнгөтөө бүгдийг авж байгаа. Гэхдээ тэрийг бол төр зэсгт хэлж байгаа юм байхгүй. Зүгээр нэг одоо хэдэн тонн 10 тонн алт авлаа гэхэд за тэрнийхээ нэг 2 тонныг л баг Монгол банкнд тушаадаг байх гэж тийм хардлага угаасаа байнга байдгийг. Тэгээ авсан бол энэ буцаагаад энэ нэг овоолоод ухаан ицсэн нөхнүүдээ булаад энэ техник нөхөн сэргээлтийг ядаж дээр нь
үүс ногоо тарьж чаддаг юм бол зүгээр буцаад энэ шороог нь булчдаг байгаа чи гэдэг юм хэлмээр байна. Ерөөсө хүнд үстэй малнууд ерөөсө тийм байхгүй. Хамаг баялагийг аваад байхгүй. Тэгээд одоо яг энэ хажууханд нэг малчин айл оторлоо явж байна. За магадгүй наашаа ороод ирэхэд энд бол тэр баахан олон нөхөн дотор бол одоо энэ ямаа хонь нь бол ороод үхнэ. Тэндээс авч чадахгүй. Одоо шалбал энэ доошо бууж байгаа тэр нөхөр нь орох гээд үзийтэй хэр гүнзгий нөхөө байгааг. Одоо ямар ч манай машин бол ингээ орцсон ингээд энэ бол аимшигтай том газар байна. Тэгээ иймэрхүү байдалтай байна. Ямар ч байсан бид өнөө хөдлийн дэс нэвтрүүлэг ард түмнийхээ одоо нүд чих хийх үйлстэй үнчээр явж байна. Тэгээд Баянгор аймгийн Шинжис сумын одоо залуучууд уриалга гаргаж нутаг орноо ухуулахгүй гэсэн сэтгэлээр бид нэгдэж хамтдаа ирээд одоо тэр Эрдэнэ Монгол гэж компани яг офис дээр нь бид нар очиж үзлээ. За бид нар анх офис дээр нь ирэхдээ мэдээлэл бол яг ташаа байсан. За 2000 тонн алт гэдэг юм яригдчихсэн. Дэлхийн зах зээл дээрээс 15 сая доллар босгосон гэж яригдчихсэн. Энэ бол ард иргэдийн нөгөө бор шувуу нисэж байгаа. Ингээд бие биендээ хэлсэн үг ерөнхийдөө явсаар байгаад яг компани дээр нь ирэхэд бол 2000 тонн алт биш 22 тонн алт олборлоо гэдэг яг өөрсдөө бол тэгж хэлсэн. Тэгэхээр яг баримт нотлогоо гэдэг маань яг ингээд тухайн хүнээс нь газар дээрээс нь баримт нотлогыг нь аваад өөрсдийнх нь хил амаар хэлүүл явна гэдэг маань сэтгүүлч хүний одоо бүх мэдээллийг тэнцвэртэйгээр мэдээлэх үүргийг одоо ямар ч юм бид хийж чадлаа гэж бодож байна. Тэгээд нутгийн иргэд бол ухуулахгүй гэсэн байр суурьтай байгаа. За мэдээж компани бол нутгийн иргэдтэйгээ хилцэл зөвчлөлт хүрчээд ер нь ухна гэсэн бодолтой байгаа. Гэхдээ энэ дунд үйл бүтэх нөхдүүд буюу засаг дарга, багийн иргэдийн төлөөлөл за тэрнийг холбогдох хүмүүс бол зөвхөн уурхаатай харьцдаг, ард иргэдтэй харьцдаг, ард иргэдийг загнадаг. Энэ тогтолцоо ер нь хаач бүх сум орон нутагт бий болчихжээ. Ямарваа нэгэн уул уурхай газар очиод татвар сум орон нутгийн хөгжлийн санд ингээд өвс мөнгө төгрөг өгөхөд тэр нь ард иргэдэд мэдгэдэг. Ард иргэдийн гар дээр очихгүй дандаа нөгөө дээгүр засаг дарганаар дундуур нь завчаа хийдэг гэдэг имийг одоо нэвтрүүлгээс та олж үзсэн байх гэж найдаж байна. Ер нь хаа газар нутаг оронд бол иргэд хаан гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд тэр сум орон нутгаас сонгогдсон засаг дарганаар хинэгтэй байхгүй бол та нар нэг өдөр даргын ширийн ард суугаад дараа нь жирийн иргэн болно гэдгийг эзэж бити мартаасаа гэдэг үгийг бас хэлмээр санаж байна. Тэр бол угаасаа л ойлгомжтой харагдсан. За бид одоо эндээсээ дахиад нэг энэ уурхай байна. Баянгор аймаг бол ерөнхийдөө маш их уурхайтай. Өнөөдрийн дэс нэвтрүүлэг бас өөр уурхайгаар явж исэн. Одоо ч гэсэн өнөөдрийн байдлаар бид лиценз олгогдсон 28-аас бид нэр ямар ч нэг 7-8-ыг л явж байна. Зөвхөн Шинжис суманд орлогдсон 28 лицензээс 7-8-ыг л үзэж байна. Тэгээ өөр бас нэг сумдуудаар бол маш олон уурхай байдаг. Ер нь бол Монгол орн дууслаа да гэдэг үгийг л хэлнэ. Угаасаа дуусчааг нь би нүдээр харсан учраас их ормын дууслаа. Өөр хүүхдийн минь гიშгэх газар уух усна байхгүй боллоо. Бидний ирээдүй маш бүрхэг байна. Тэгээ дандаа гадны хөрөнгө оруулагч, дандаа гадны эзэд хүний гараар могоо оруулж монголчуудаар өөрсдөд нь мөнгө гэж нэг хэдэн төгрөг, цалин мөнгө гэж хэдэн төгрөг өгөөд өөрсдийнх нь гараар нүхийг ухуулж, алтыг авуулж цөлмөө дуусч байна. Энд одоо засаг төрн анхаараасаа гэдэг үгийг л байнга хэлэх юм. Анхаарал байгаа ч юм байгаа ч юм уу гэж мэддэг. Гээ яриад байл олон юм байна. За баярлалаа. Иймэрхүү байна. зүрхэнд мөх тэвэтэн нутгамин тэртэ алсад хөхрөх
Энэ ухсан нөх болгон хизээ нэгэн зэгт хүнд гай болно. Тэгээ ялангуяа энэ Баян-Хонгор аймаг Шинжил сум маш их гангачтай сүүлийн 4 жил тогтно. Байнга бороо баахгүй. За бид нар сая энэ дээр бараг 5 дахь хоног дээр явж байна. 5 хоногт бол нэг бороо туссан болоо зүгээр туссан болоод тэгэл баахгүй болж байна. Бороо ерөөсөө алга. Гангачтай бол энэ газар шороо нэгт холбоотой байдаг. Газар ухаад малтаад байна гэдэг чинь гам болохын л цомдог. Одоо дахиад ийшээ дахиад бас уурхаа байна. Ер нь бол энэ дуусчихъя. Энэ сум орон нутгийн ер нь эрүүл талбай баахгүй юм шиг. Хин дуртай нь юу хүссэн газараа хийж гин. Ямар ч хараа хяналтаалга. Мэргэжлийн хяналт нь хаана вэ? Байгаль орчны байцаагч нь хаана вэ? Засаг дарга нь хаана вэ? Тэр гурал дээр л томорцоогоод идэв юм шүү дээ. Засаг дарга мар болон зөвхөн хаана уурхаа тэндээс шиж. Тэндээс өгч тэрийг идээс сууж юм шиг байна. Тэгээд тэр нь бол нотлогдол байна. Одоо нэвтрүүлэг дээрээс үзүүлэх. Тэгээд одоо энэ сонгуул гэдэг юм одоо энэ 10 сар сонгуул болж байна. Сонгуулийг одоо хүмүүс иргэд өгдөг байна. Дээрээс тушаал ямар нэгэн нам олон хүснөөрөө орон нутгийн сонгуулийг хүчээр хүн гаргадаг ш. Сум орон нутгийн иргэд өөрсдөө дуу нэгтэйгээр өөрийнхөө төлөвлөлийг сонгодог баймаар. Тэр хүмүүс нутаг орноо төлөөлж ин хариуцлагатай уулуурхатай уулзаж тэндээс мөнгө өсгөж сум орноо хөгжүүлдэг баймаар. Ийм л юм хэлмээр байна. Аимшигтай юм.